За сайн бацхан нөө Magician дараад мэдчилж байна. Тэгэхээр өнөөдрийнхөө уншлагаар 6 дугаар сарын төлөв байдлаа хийж байна. За эхний групп дээр болохоор case буюу ийм үнсэлт гэдэг нэртэй юм хэрэгтэй би үзэр гарч ирсэн байна. 60-ын дугаартай. За хоёр дахь групп нь болохоор ийм 50-ын дугаартай Bardo гэдэг нэг юм төвдийн буддизмтай холбоотой юм контекст явж байгаа юм билээ. Нэлийн сонирхолтой зураглалтай. За 3 дугаар групп нь болохоор 57 буюу 57 дугаартай. Тэгээд бүгж гэдэг өдрөөр гарч ирсэн байна. The Ring. Тэгээд сонголтоо ихтэй дээдлийн 3 архетип өдрөөс сонгож болно. Эсвэл доотлын 3 амтнаас сонгож болно. Нэгдүгээр групп болохоор Мэлхий гарч ирсэн байна. Хоёрт нь болохоор Кардинал гэх үү одоо монголоор ерөөсөө Монгол байдгүй Хойд Америк байдаг нэг тийм төрлийн шувуу юм байлээ. Би хайж үзэн. Тэгээд 3 дахь нь болохоор Могоо гарч ирсэн байна. За энэ хоёр өдрийнхөө нэгийг сонгоод тэгээд группийнхээ уншлагаар уулзцгаая. Тэгээд нэг зүйлийг нэмж дуртахад би яг Instagram-аараа хувийн уншлага авч байгаа болохоор хэрвээ сонирхож байгаа хүмүүс байвал тэр доор үлдээсэн байгаа линкээр ороод тэгээд хувийн уншлага авах боломжтой шүү. За уншлагаар уулзцгаая. За тэгээд нэгдүгээр группийг үзсэн бол 1, 2-ыг үзсэн бол 2, 3-ыг үзсэн бол 3 гэд комент хэсгээр үлдээгээрэй. Тэгээ би яг энэ группүүдийг яг хэрэг хүн үзээд байна гэдгийг харахыг хүсэж байгаа. Тэгээд баярлалаа. Бичлэгээр уулзцгаая. За сайн бацхан уу нэгдүгээр группийн уншлагатай тавтай морил. Тэгэхээр эхлээд энергийн energy check гэж бодож байна. Таарч ийн үгүй юу гэдэг үздэг. 5 дугаар сард ямар хүн өнгөрсөн бэ гэдгээр чинь яг группээ сонгуулж байгаа. 5 дугаар сард нэгдүгээр группийнхэн ямар хүн өнгөрсөн бэ тэ тэрийг харцгаая. За 5 дугаар сард King of Pentacles, Queen of Pentacles хоёлаа гараад ирсэн байна. Тэгэхээр миний харж байгаачлан мөнгө санхүүгийн байдлаасаа үл хамааран заяа өөрт чинь байгаа мөнгө тий мөнгө санхүүгийн байдал тиймэрхүү зүйлээс үл хамаарад тий байгаа зүйлээсээ ерөөсөө сэтгэл ханамж авч чадахгүй тий хэдий ингээд өөрт нь материаллык зүйл тий тэр мөнгө тэр боломж янз бүрийн юмнууд нь байгаад байгаа ч гэсэн нэг л одоогийн байгаа амьдралтай ингээд ерөөсөө сэтгэл хангалуун биш. Жохон тийм юм болгон сэтгэл чинь нийцэж өгөхгүй байгаад гэсэн бол яг зөв группээ сонгосон байна. Тэгээд тийм байна. Саяхан хостой болсон хүмүүс тий ялцгүй the case гэдэг хөдөр гарч ирж байна. Хостой болсон эсвэл хостой болохыг хүсэж байгаа хүмүүс байвал зөв группээ сонгосон байна. За бас ямар ингээд юмыг хэтрүүлж бодоод идэв штэ яг байгаа нөхцөл байдал яг үндэ зүгээр л байж хахт яг та бүхний дотор өөрт ч яг хэцүү мэдрэмж төрөөд байгаа юмыг хүндрүүлж бодоод байгаа тэ ингээд юмыг заавал ингэж ухаж нарийн боддог тэгээд тэрнээсээ болж өөрөө стресстэй нойрных нь яг унтах гад ингүүд нөгөө хүнд бодлоод нь орж ирдэг ч юм уу. Иймэрхүү байдал ажиглагдсан бол тэ 5-ын зоос гэхээр нэг л тийм 5-ын зоос гэхээр бол санхүүгийн одоо тэ rock bottom мэдрэг ярьдаг хгүй юу? Санхүүгийн хэрэн дээр rock bottom гэдчихүүлээ. Санхүүгийн одоо уналтанд орох гэх юм уу? Тийм гэхдээ танд уул нь King of Pentacles, Queen of Pentacles байгаа учраас мөнгө санхүүгийн байдал дээр нэг савнаа зовоодох юм байхгүй яг үнэндээ гítэл байгаа амьдралаасаа нэг л таашаалахгүй байгааг ерөөдөө илэрхийлж ийн гэж үзэж байна. Тэгээд 5-ын саваа идэрхээр хүмүүстэй жоохон ив зүгээ олж чадахгүй байгаа байсан. Тэгээд 5 дугаар сард эсвэл дотроо аюух тийм зөрчилдөөнтэй байсан хүмүүстэй ойлголцохгүй эсвэл маргалцсан юм уу тиймэрхүү байдал үүссэн бол яг зүгээр үпээ сонгосон байна.
За групп уншлага руу орцгоё. Тэгэхээр хамгийн ихэнд болохоор би юу яасан? Kiss гэдэг энэ хүзрийг хараад шууд хайр дурлалын харилцаатай холбоотой тий үерхэж байгаа ч юм уу, үерхээ хүсэж байгаа ганц бие хүмүүст маань яг мэдээлэл орж ирэх юм байна гэж бодоод хамгийн ихэнд болохоор урьдчилаад хүзрүүдэд татсан байна. За юу гарч ирсэн? Эхлээд тангид байна гарч ирсэн. Тэгээд 6-гийн зоос за 10-ын сэлэм заяа. Харагдаж байна уу? За 6 дугаар сард одоо энийг үзэж байгаа ихэнх сингл хүмүүсийн маань хувьд шинэ хайр дурлалтай уучрахаар байна. Тэ өнөөдрийн гол энэ Oracle хүзрээ харахад нэг лог гэсэн мод. Шинэ хүн амьдрал чинь гарч ирэх гэж байна. Тэгээд тэр хүн болохоор маш гоё мэдрэмж төрүүлэхээр харагдаж байна. Тэгвэл энэ нь яг энэ дээр ингээд тайлбар өгч байгаа байхгүй 10 сэлэм гарч ирсэн. Өмнөх харилцаанаасаа ингээд нэг асуудалтай салсан ч юм уу тиймэрхүү хүмүүс байна уу? Одоо хүртэл тэрийг одоо мартаж чадахгүй байгаа. Тэгээд нийгмийн хүрээлэлд орохороо те ингээд ажиллаа хийгээд явахаараа хичээл дээр очихороо сургууль дээр очихороо ингээд нэг тийм зүг зүгээр байдаг л хүн. Гэхдээ яг таны дотор болохоор тэр хүнийг одоо хүртэл мартаж чадахгүй те өмнө хийгсэ ч юм уу эсвэл хайр дурлалын харилцаан дээр дандаа нэг тийм зөвхөн одоо нэг талын гэх юм уу зөвхөн нэг тал нь та сэтгэлээ хилчилдэг ч юм уу тэгээд нөгөө хүн чинь тоодгүй ч юм уу эсвэл нөгөө хүн чинь зөрүүлээд адилхан хичээл зүтгэл цаг зав бүх юма гаргадаггүй те коммит хийдэггүй одоо бүр шанддаггүй гэх юм уу те нэг зөвхөн ингээд таныг ингээ ганцаараа орхиод явцдаг ч юм уу иймэрхүү байдлаар таныг дандаа ингээд хэцүү үед чинь ганцаараа орхидог тиймэрхүү хүмүүстэй өмнө учирч исэн бол эний чинь тайлах те эний чинь эдгэх ингээд нэг унтарсан байсан ингээд нэг үнс норм шиг юм байж исэн чинь дээр нэг юм эргээд гал асч байгаа юм шиг тийм шин дурлал орж ирнэ гэж бол харагдаж байна. Тэр нь айгүй гоё. Тэгээ хараа 10 сэлмнийх нь би очрыг асуусан бохгүй 10 сэлм яагаад гарч ирж гинвэ гэсэн чинь яалтчгүй хутга заалгуулсан те эсвэл нөгөө тал нь ингээд нөгөө үнэн тоогоогүй ч юм уу тиймэрхүү шин чанартай. Тиймэр үзүүл болсон байж болно. Тэр нь одоо нэг үхсэн байсан мэдрэмж чи одоо эргээд сэргэж байгаа гэх юм уу 6 дугаар сараас те. Ерөөдөө бол таны ингээд дотоод мэдрэмжтэй хүн хайрлах чадвар тэр зүйлс ч юм бол яг үнэндээ унтраагүй гэж харагдаж байгаа байхгүй. Ерөөсөө унтраагүй. Зүгээр өвөл болоод мод ингээд навчин ингээд унчхаар бид нар яадаг лээ. Тэр модыг үхсэн гэж боддоггүй шүү дээ тий. Тэгэхээр хэсэг хугацааны дараа 100 болохоор те эргээд навчин ургаад цэцэглээд нахиалгаад те яг тэр шиг та хэсэг зуур ингээд өөрийгөө зүгээр хонцсон хумаад те жоохон нуудаг ч юм уу эсвэл тиймэрхүү харилцаанаас зайлсхийсэн байж болно. Эсвэл тийм ингээд нийл хүнтэй харилцаа гэхээр дотоод ингээд мэдрэмж чи ерөөсөй байхгүй байгаа гэсэн зав. Тиймэрхүү хүмүүс байх юм бол бүр яг зөв группээ сонгосон мэн гэсэн үг. Тэгээ хараа 5-ын зоос болон 6-гийн зоос хоёрын ялгаа харилцаа холбоо нэр ийм ялгаатай. 5-ын зоос болохоор нэг талаас нь л одоо хичээл зүтгэл гаргаал те. Нэг талаас нь зөвхөн хэрэглэх үедээ те ашиглах үедээ ч юм уу те ашиглачаад хэрэгтэй үедээ хамт байчаад ингээд яг хэцүү үед нь ч юм уу ингээд ерөөсө тусалдаггүй хамт байдаггүй дэмждэггүй. Тийм зөвхөн нэг талын one sided нэг тиймэрхүү харилцааг илэрхийлдэг. Зөвхөн нэг тал нь хичээл зүтгэл гаргадаг. Тэгэхээр эн чинь одоо ингээд дуусч байгаа. Одоо энэ 10 сэлэм ингээ ардаасаа хутгалуулсан байгаа энэ хүн маань тэг эргээд нөгөө амьдрах хүсэл, эргээд ингээ хүн хайрлах, тэгээд өөрийгөө нээх хүсэл дахиад нэгдэж гин гэсэн үг. Дотор нь дахиад нөгөө нэг гал цог нь эргэж бадарч байгаа гэх юм уу тийм байна. Тэгээд 6-ын зоос дээр гарч ирж байгаа нэхээр ерөөсөө л таныг эргүүлээд төдийн хэмжээний ингэж ижил тэнцүү байх. Харилцаан дээр ерөөсөө юу штэ. Харилцаа холбооноор ингээд одоо болбол тоолж ийн гэж бодолтой. Эсвэл одоо агарын тенс ч юм уу
хоёр тал нь ингэж харилцан тоглож иж тэ харилцан бие биентэйгээ ингэж өрсөлдөж тоглож иж ч юм уу ингээд хоёр талаасаа явж иж тэр тоглоомж ингээд нэг үргэлжилнэ дээ. Тэнгүүд өмнөх харилцаа чинь ч юм уу тэ эсвэл зүгээр крашж исэн хүн чинь ч юм уу ерөөсөө тоодоггүй ч юм уу эсвэл тэ танд ингээд адилхан хэмжээний таны хүртэх ёстой тэр хайр халамж анхаарлыг ерөөсөө өгдөггүй байсан. Тийм зүйл харагдчихэв. Тэгэхээр хоёр талаасаа ингээд харилцаа чи яваад байнгут нэг ингээд харилцаа хоёр талаасаа явж бүтдэг гэдэг те яг тэр л явж байна. За тийм ээ. Тэгээд угсаа hanged man дээр гарч ирж байгаа учраас бүгдээрээ яг шин хүн таны ерөөсөө өмнө нь харж байгаагүй хүн зүгээс дахиж хүн гарч ирнэ гэж бол харагдлаа. Харж байгаагүй хүн зүг одоо энэ хүнийг би хизээч яг хайр дурлалын нүдээр ч юм уу те эрэгтэй хүний нүдээр ч юм уу эмэгтэй хүний нүдээр ч юм уу ерөөсөө харж байгаагүй гэсэн чинь яг энэ хүн амар дайж хүн байсан байлээ гэдээ яг шинэ хүнийг эсвэл шинэ хайр дурлалыг ингээд олж мэдж байгаа те яг хараагүй байсан өнцгөөрөө харахад тэр дурлал нь гарч ирж байгаа. За синглчүүдийн маань хувьд юм их байна. Одоо хостой хүмүүсийн маань хувьд те дахиад яг яалтчгүй зун болж байгаа учраас бүх юм ингээл нэг тийм шин хүүхэд шиг дахиад эргээд нахиалж байгаа тий иймэрхүү энерги мэдрэгдэж юм. Ерөөдөө бол ингээд миний дотор нүдээ ингээд анхаарна штэ нэг юм цэцэг нэг мурамал ингээд дахиад ингээд дэлбэлж байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмж өгч байна. Тэгээд ингээд нэг юм хүүхдийн энергитэй хүүхэд шиг хөвжөлтэй хөөрхөн тий дулаахан тиймэрхүү мэдрэмж өгч байна. Тэгэхээр хостой хүмүүс маань угаасаа яг байгаа хүнтэйгээ эргээд дахиад шинээр ингээд уулзж байгаа юм шиг тийм мэдрэмж, шин мэдрэмж дахиад дурлах ч юм уу тиймэрхүү мэдрэмж авч байгаа. За, хостой хүмүүсийн маань хувьд харилцаа холбоо нэмэх байх вэ гэдгийг харцгаая. Хостой хүмүүсийн маань хувьд угаасаа яг ингээд удаа хугацаанд хамт байна гэдэг бүр ингээд хүлээн зөвшөөрөө те нэм коммит хийн гэж байдаг штэ. Бүр тэр юмдаа бүх юмаа зориулах, бүх юмаа өгөх. За ингээд нөгөө ярьж байхад ингээ хоолой хатаад идэх учраас нэг кофе даахгүй бол хажуудаа нэг уух амтай байхгүй бол юм билээ. За эндах хосын харилцаатай хүмүүс маань ямархуу 6 дугаар сард ямархуу байх вэ те алivчээ хосын харилцаанд байгаа хүмүүс 6 дугаар сард ямархуу байх вэ харилцаанд ямархуу байх вэ. За Lovers гарч ирсэн. Ace of Pentacles, King of Cups. Ингээд удаан харилцаанд ороод ирэхээр би бинийг нэг юм ойлгоно гэж байдсан шүү дээ. Ингээд нэг Lovers гэдэг чинь өөрөө бүр ингээд юм интеграц хийж байгаа, юм ингээд нийтж байгааг бас илэрхийлдэг тий. Удаан хугацаанд харилцаанд ороод ирсэн чинь нөгөө хүнийхээ судал болон давуу тал тий юунд дуртай дургууг нь бүгднийг ингээд сайн мэддэг болж байгаа харагдчихна. Тэгээд ямар нэгэн асуудал гарлаа ч гэсэн тэрийг нэг шууд ингээд салын малыг гэдэг дээрээ биш те яаж ярилцаж те би бинийг ойлгож хүлээж авах энэ маань угаасаа л юм яг те гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бүр болохгүй байх юм бол ингээд ярилцдаг нэг тийм амар хүнд ингэж асуудал хэрүүл уруулч юм уу тиймэрхүү зүйл гарахгүй яагаад гэхээр тойрын дунд нийтдээ хоорондоо ингээд бүр юм зохицол үүссэн байгаа. Тэгээд удаан хугацааны одоо харилцаа холбоонд байгаа хүмүүс маань
удаан хугацаанд энэ харилцаанд үргэлжлэх тэ бүр цаашаага энэ энерги авч явж хадгалж чадах юм бол бүр гэрлэхтэй эсвэл зүгээр харьцаж байгаа бол үерхэж байгаа бол бүр цаашаа дараагийнхаа шат руу орох боломж өндөртэй байна гэж харж байна. Тэгээ ерөөдөө бол харилцаа чинь одооноос эхлээд илүү тэнцвэрчж байгаа гэж харагдлаа. Илүү тэнцвэртэй нэг тийм ганхааргүй ямар нэгэн зүйл ганхааргүй. Тэгээ угаасаа өнөөдрийн хүзэр маань ч гэсэн хараа kiss буюу үнсэлт гэдэг үзэр байгаа. Тэгээд энэ дээр дүрслсэн байгаачлан юм сар байгаа. Сарны мөчлөг надад амар таардаг байхгүй. Сарны мөчлөг ингээд хаврын сартай байдаг шүү дээ. Тийм үед ингээд нэг ямар нэгэн дадал мадал хийхээртэй дадал мадал одоо өөртөө хөвшүүлэхээр тэр нь айгүй юм хүчрхэг болж гарч ирдэг байхгүй. Хүчрхэг ингээд байнгын удаан хугацаанд үргэлжлэхээр зүйл болж одоо форм хийдэг хөө. Тийм. Харин яг энэ дээр харагдчих байгаачлан ингээ хоёр гар бие биенийг атгацсан байгааз тэнгүүд харилцаа нь илүү одооноос илүү доктортой болоод илүү ингэж тэ өсөх сарны үе шат руугаа явж байгаа юм шиг санагдаж байна надад. Тийм бэлэгдэлтэй юм шиг, бэлгшээлтэй юм шиг харагдаж байна хөө. Тийм байна. За хэдүүлээ хүн хоорондын харилцааг нь харцгаая. Хүн хоорондын харилцаагаа энэ өдрөөс харч та. За хүн хоорондын харилцаан дээр нэгдүгээр группийн ямар хөө байх вэ 6 дугаар сард. За хүн хоорондын харилцаан дээр хүмүүстэй зөөлхөн хандаараа гэдэг мэдээлэл орж ирж байна. Яагаад вэ гэхээр 10 сэлүн гэдэг чинь өөрөө нэг тийм юмнаас хавширсан цаанаа ингээд нэг тийм харагдахгүй мөртлөө бүр ингээд юмнаас залхацсан байгаа. Burnout ч юм уу те ажил те хүнтэй харьцахаас те нийгэмтэй харьцахаас бүр ингээд хавширж байгаа энэ хүн энерги гэхгүй. Энд нь одоо миний харж байгаагаар үйлчлэгийн ажилтан хүмүүс байж магадгүй одоо хүнтэй харилцах одоо бид нар ч бүгдээрээ л үйлчлэгийн ажилтан шүү дээ дэлхий дээр байгаа хүн болгон. Тэнгүүд тэрний одоо яг хүнтэй түлхүү харилцах шаардлагатай төрлийн хүмүүс үзэж магадгүй энэ группийг. Тэгээд тэрнээсээ болж жоохон хаширцсан байж магадгүй хүн хоорондын харилцаан дээр. Тэгэхээр одоо нэг ажил ч юм уу те ажилласаа одоо ядраад эхлэхээр бид нар угаасаа хүнтэй харилцах гэхээр нэг тийм ярддаг болчдөг шүү дээ. Ингээд нэг хүн юм ярих гээд орлон мэдхгүй гэдэргээл заас дараа бол би завгүй байна те ядраад энэ цаашаа юм цаашаа юм уу гэл те нэг иймэрхүү харилцаа хандлага бол сонсогдоод байна. Тэгэхээр хүмүүстэй зөөлхөн хандах дээр анхаарах сар болж байгаа харагдаж байна. Яг 6 дугаар сард. Тэгэхээр эхлээд өөрийгөө сайн амрааж, эхлээд өөрийгөө тий хангалттай нойроо авсан, хангалттай сайн идсэн байж ш та хүмүүстэй харьцаж тий энэ энергийн солилцоо хийх учраас эхлээд өөр дээр анхаарах тий. Эхлээд тэр кино Perdicus ч өөрөө бүх юм дээрдүүлэх хүсэлтэй. Тэнгүүд өөрийнхөө гэр орон тий өөрийнхөө хийж байгаа ажилдаа маш дуртай. Тэгээ өөрийнхөө хувийн амьдралд маш гоё анхаарлаа хандуулдаг байх тусмаа л кино Perdicus-ийн энерги өөрөө ингэж тэнцвэрч баланст байдаг одоо учиртай. Тэнгүүд тий аливаа зүйл дээр жоохон хөнгөн хандаад өгөөрэй. Бүх юм тийм амар чиний бодож байгаа шиг, таны бодож байгаа шиг те хүнд хүлээж аваад ахар зүйл байхгүй яг үнэндээ. Тэ хүн ингээд танд сонь ингээд хүсээгүй байхт чинь гинтхэн юм зөвлөгөө өгдөг ч юм уу эсвэл хүнтэй ярмааргүй байх чинь ингээд нөгөө нэг завсарлага, ажлын завсарлага, хичээлийн завсарлаганаар ингээд нэг саха хоол идээ сууж исэн чинь хүмүүс ирээд яриа өдөөд идэх ч юм уу. Тиймэрхүү үйл санаанд ороод их тэнгүүд нэг юм жоохон залхаж байгаа. Йоо тэр яваасаа гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар тиймэрхүү юм харагдаж байна нэг тийм. Ямар нэг юмнаас л хашралт заяа хүн хоорондын харилцаанаас. Тэгэхээр энэ дээр жоохон
жоохон юу гэмдэ аливаа зүйлийг тэ хүмүүс ингээд өөрт чинь танд таалагдахгүй тоглоом шоглоом хийгээд аваад тэрийг зүгээр тоглоом шоглоом жоок болгоод өнгөрөх хэрэгтэй. Тэрийг хувь хүн дээрээ тусгаж тэ миний оршихуй руу халдж ийн гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар хүлээж авах ямар ч хэрэг байхгүй гэж харагдлаа. Тэ угаасаа аливаа зүйлийг яг бид нар заримдаа page of cups шиг юм хүүхэд шигтэй хөнгөн хөөрхөн заримдаа бүр ингээд тэнэгч юм шиг хүлээж авахгүй бол угаасаа юм болгоныг өөр дээрээ хүлээж авах юм бол бид нар угаасаа сэтгэл санааны хувьд тайван эрүүл байж чадахгүй гэдэг мэдээллийг өгч байна. Тийм. Тэгээд мөнгө санхугаа маш сайн зохицуулах хэрэгтэй шүү. Энэ хүн хоорондын харилцаа ч гэсэн яг мөнгө санхүү дээр байгаа ресурсуудаа сайн ашиглах тухай ярьж байна. За тийм ээ. За хэдүүлээ юу харцгаая. 19 минут болчихлоо. Хэдүүлээ. Ажил карьерыг харцгаая. Ажил карьер. Тэгээ сурдаг хүмүүс байгаа л сурлаа. Видео группний сурлага ажил төлөв нь ямар хөө байх вэ 6 сард. За lovers гарч ирж байна. Knight of Swords. 6 сард. Ох нэмэлтэл байна уу? Нэмэлттэй байна уу гэдгийг харъя. За bottom deck харъя. 9 зоос. За юу гарч ирж байна манайхаа. Энэ сард хэрвээ та өөрийнхөө хувь үнийхээ тэр одоо юу гэх юм бэ хичээл сурдаг хүмүүс манай бол сайн дажгүй оноо авъя гэж бодож байгаа юм бол аль болох найзтайгаа аль болох хүмүүстэй хамтарч хичээлээ хийх хэрэгтэй. Хамтарч багаараа ажиллах хэрэгтэй. Тэ энд илүү одоо баг гэхээсээ илүү төлхөө одоо хоёр хүний хоорондын харилцааг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ өөрийнхөө оноог дээшлүүлэхийг хүсэж байгаа юм л да хувь үнийхээ чадварыг ажил дээр ч байсан байна те хүмүүнийхээ чадварыг дээшлүүлэхийг хүсэж байгаа бол хүмүүстэй хамтарч ажил. Тэгээд төлөвлөгөө ингээд нэг юм нарийн төлөвлөгөө маш чухал гэж харагдлаа. Ерөөсөө таны ажил болохоор ярих, маш их бодох, толгой төрхөө маш их ажиллах, оюун санаагаа маш сайн ажиллуулах хурдтай байх нэг тийм хурдан шалгамай байдлыг шаарддаг ажил гэж бол харагдлаа. Хичээлж байсан байна те. Айгу хурдан сэтгэхийг шаардж байгаа тийм нөхцөл байгаа бол та эхлээд бүх юма төлөвлөх хэрэгтэй. Тэгээд тэ үнэхээр чадахгүй байгаа ганцаараа хийгээд хүчрэхгүй байгаа ажлуудыгаа тэ хамтран ажилладаг хүмүүс ялангуяа яг тантай нийцээд идэг тэр хамтарч ажилладаг хүн одоо ажлын хамтрагчтай найзтайгаа хамтарч хийхийг зөвлөж байна. Тэгээд 6 дугаар сард ирж байгаа ивэл гэх юм бол таны тархиталгаа угаасаа маш сэрэг байна. Маш хурдан шалмгай ингээд багшийн чинь заах гээд байгаа цаг заасан лекцийг ерөөсө бүгднийг ингэж сонсож байгаа ч юм уу эсвэл бүгднийг харж агаад яг гол поинтуудыг хэдхэн үгэнд бичиж авдаг. Хэдхэн өгүүлбэрт бичиж авдаг. Тэ тэрийг заавал олон цаг хуулж бичихтэй иймэрхүү байдлаар ч юм уу биш. Богино хугацаанд тэрийг тархич ингээд аягүй сэрэг ажиллаж байгаа учраас гол поинтуудыг бичиж аваад бүх юм ингээд голыг нь оноод ойлгож чадна гэсэн үг. Тэгээд энэ сард ерөөсөө хамтарч ажиллах, хүмүүстэй хамтарч ажиллах, хамт нийлээд хоёр хүний хүчийг нийлүүлж агаад нэг барагдахгүй байгаа, дийлдэхгүй байгаа, дуусахгүй байгаа нэг нөгөө нэг хэцүү математикийн хичээлтэй
яаж тэнцнэ гэдэг математикийн хичээл ч юм уу эсвэл амар том прожект дагаад авцсан чинь тэрийг одоо нэг хүнтэйгээ ажлынхаа хүнтэй хамтарч хийх ёстой болдог шүү дээ. Үнээр дийлэхгүй ганцхан бол хүчрэхгүй. Тэгэхээр тийм байна. Нэгт оюун ухаан чинь аюу цэлмэг байна. Тэгээд төлөвлөлт маш чухал. Хүмүүстэй хамтрах чухал. Тэгснэр хүнтэй хамтарснаар хувийн чинь чадвар улам нэмэгдэж байгаа. Таны хувийн өөрийн туршлага нэмэгдэж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тийм ээ. За. Тийм нэмээд энэ сард хийж байгаа зүйлтэй ажилдаа дуртай, ажиллаж чаддаг те сурж байгаа зүйлдээ бүрэн гүйцэд өөрийгөө зориулж чаддаг хүн шиг гоё юм байхгүй шүү дээ тий. Тэгэхээр 6 дугаар сард яг бүр хийж байгаа зүйл, сурж байгаа зүйлтэй бүрэн дүүрэн ингэж интеграц хийж байгаа ийм сар бол харагдлаа. Тэгээ угаасаа энэ харагддаг KISS гэдэг хөтөр маань өөрөө юмыг хоёр эсрэг зүйлийн нийтлийг ярьд юм байлаа. Хоёр эсрэг зүйлийг нийтэлтэй хамтарч ажиллахдаа бид нар заавал хүмүүстэй адилхан байх албагүй тий. Нийлээд хийж байгаа ажилласаа хийж ивэл тий, сайн сурж ивэл тий, тэр л чухал байдаг. Тэгэхээр тэр одоо хамтарч ажиллах гэдэг хүн чинь яг өөрөөс чинь өөр шаал өөр юм бодож сэтгэдэг хүн байхыг үгүйсэхгүй. Гэхдээ л хоёр өөр зүйл ингэж нэгдэж нийснээрээ илүү сайн зүйлийг, илүү том зүйлийг гараасаа гаргах боломжтой байдаг те. Тэрийг ярьж байна. Тэгээ хараа KISS гэдэг хөтөр маань өөрөө бас хайр дурлалаас гадна хоёр өөр зүйлийн интеграц гэж хэлсэндээ. Тэгэхээр KISS гэдэг хөдрийн маань өөрөө нэг зөвлөгөө нь болохоор юмд нээлттэй байх тухай юм билий. Юмд нээлттэй байх. Одоо нэг ажлын газрын хүн ирээд эсвэл нэг хамт сурдаг хүмүүс чи ирээд хамт хичээлээ хийе, хамт ажиллаа хийе, хоёулаа хамтраад баг болоод ингэя гэх юм бол энэ надаас илүү оноо авах гэдэг. Тэгээ эсвэл энэ надаас илүү их цалин авах гэдэг ингээд даргаалах гэдэг ингээд байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар биш, нээлттэй байдлаар хүлээж авах хэрэгтэй. Тэгээд угаасаа хамтарч ажиллаж байгаагаа хувьд хүний чинь чадвар угаасаа нэмэгдэн дагаад тэрийг ярьж байна. За тийм байна. Саяны ажил карьер сурлага дээр нь та ингээ хичээл дээр амар сайн оноо авна, тэр шалгалтандаа тэмцэн, гадаад руу явж чадна, чи ажил дээрээ дарга болон цалингаа нэмнэ гэж бол ерөөсөө хэлэхгүй байна. Гэхдээ тэрэнд туслах ч юм уу таны хүсэж байгаа зүйлд ингэж хүрэхэд дэмтэй зөвлөгөө өгсөн байх гэж бодож байна. За 6 дугаар сард хувийн талаасаа ямархуу байх вэ? Ямархуу хөгжил дэвшилтэй гарах вэ гэдгийг судалгаа. King of Swords гарч чинь. Тэгээ яалтчгүй л нөгөө нэг бодож сэтгэх чадвар нь аюу хурдцтай л байгаад байна да. За хувийн талаасаа тэр хараа манай сайхан нөгөө хувийн харилцаанд дундаас те үерхэл ч юм уу тиймэрхүү харилцаанаас жоохон асуудалтай байгаад бас хүмүүс байгаа да энэ групт хэсэг зарим хүмүүс нь тэр хүмүүс маань угаасаа шаардлага өндөртэй болж байгаа харагдчихэ. Хүн харахад бол та угаасаа нэг амар тийм юу байж магадгүй ямбар гэдэг ч юм уу те энэ сте амар өндөр шаардлагатай ингээд юусэн амар хатуу гэдэг ч юм уу те бүр өөртөө хүн халдаадгүй гэдэг ч юм иймэрхүү байдлаар хилдэг байж магадгүй зарим хүмүүс. Гэхдээ
Гэхдээ та бүхний хувь хүний шаардлага өндөрсөж байгаа байхгүй. Ерөөсөө энийг нэг тийм хатуу хүүтэн цэвдэг байгаад юм биш. Яагаад гэвэл та ингээд хүн хоорондын харилцаанаас ч юм уу айгүй олон зүйл суралцж байгаа. Тэ алдаж онж байгаа. Тэгээ дээрэс нь тэрэн дээрээс суурлаад бүр хизээч эннээс ухрахгүй гэсэн нэг тийм өөрийн гэсэн үнэт зүйлтэй болж байгаа учраас энийгээ тэ бэстэ одоо ерөөсөө нэг тийм юмд ингээд шалчганахаа болоод ч юм уу тэ юмд гомдлохоо болоод нэг айгүй нэг тийм хатуу бус хүмүүст айгүй нэг юм хатуу хүүтэн мэдрэмж төрүүлж магадгүй. Гэхдээ амьдралынхаа явцад угаасаа нэлээ олон зүйлийг ингээд тулаад ч юм уу тэ наснаас үл хамааран тэгээд бүр эннээс ухрахгүй гэсэн нэг тийм өөрийн зарчимтай нэлээ юм хувь хүний үзэл бодол айгүй төлөвшсөн болж байгаа харагдаж байна. Энэ сард илүү энэ сард ч яхаа зүгээр энэ жилдээ те хувийн хадлаас ямар ивэлтэй байна вэ 6 дугаар сар ямар хөө өөрчлөлт гарах вэ гэдгийг асууж байгаа. Хувийн талаас манай хэдэд болохоор юу харагдаад их юм? Байгууллагын соёлд суралцж байгаа гэж харагдаж байна. Хэсэг хүмүүс маань үгүйсээ бид нэг юм тодорхой хэмжээний байгууллагт харьяалагдаад тэгээд тэр ялангуяа энэ 5-9 см-ээр гарч ирж байгаад дараагаасаа ч юм уу тиймэрхүү хүмүүсээс юм шаардлага сонсох те хатуу үг сонсох шаардлагатай байдаг штэ. Тэгжиж байгууллага дотор ажиллаад те хоцруул яадын те хамтарч ажилладаг хүмүүстэй ямар хөө байх ёстой юм те хийх ёстой ажлыг бол яг таг хийх ёстой те хизээч шаардлагатай одоо тайлбар тавьж болохгүй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар байгууллага ер нь яаж ажилтгийг гэдэг ч юм уу иймэрхүү соёлыг суралцж байгаа байж болно. Тэгээд таны өөрийн шин чанар ч юм бол угаасаа надад айгу таалагдчих юм. Ингээд маш хурц хатуу тэгээд дүрэн журмын ягштал баримталдаг. Тэгээ өөрийн гэсэн юм ажлын этик айгу сууж байгаа. Хувь хүндээч бай. Тэгээд угаасаа King of Swords идэр чинь бол нэлээд тийм амьдралтаа бол угаасаа яг би ингээл нэг юм болчингууд уйлаад суугаад ах ямар ч тийм боломж байхгүй. Ерөөсөө өөрт нь ямар ч хэцүү мэдрэмж мэдрэгдсэн ч бай. Тэ тэрийг нэг их амар илэрхийлэх нь өөрөх нь амьдралын хувьд буруу байгаад байсан. Дандаа ингээд логикоо дагаал хийх систем хийгээл явж байгаа нь өөрийнх нь хувьд илүү яг сэтгэл хөдлөлөө даах нь ерөөдөө л амьдралынхаа жишээ дандаа буруу болж таараадсэн болохоор энэ King of Swords тал руу ингэж хувьсдаг байхгүй хүн. Тиймэрхүү хөгжил төвшил явагдаж байна. Тэгэхээр энэ та бол нэг юм хөвгүүдэн цэвдэг хүн болж байгаа бол биш. Илүү дэвшиж байгаа, илүү дээрдэж байгаа гэж харагдаж байна. Тэгээд хин дуртай нэрээ таны ингээд өвтгөөд идэггүй те. Таны зарчим гэж байгаа. Таны хувь хүний бүр хизээ зөрчиж болохгүй тэр морал гэж байгаа те. Тиймэрхүү зүйлс яригдэж байна. Яалтчгүй энэ дунд аль бие усны нэлийн юм хатуу те дүрм журм барьсан, цаг барьсан тийм байгууллага сургуульд харьяалагдаж байгаа хүмүүс байна. Тэгээд яг 6 дугаар сард энэ хөтөр маань өөрөө 5-ын тоотой болохоор хайруу банд гарч ирж байгаа нэхэр 6 дугаар сард тэр компаниас чинь ямар шаардлага байгаа тий ажиллаж байгаа газар ямар шаардлага байгаа сургууль дээр чинь ямар шаардлага байгаа гэдгийг яг таг мөрдөж өөрийнхөө ер нь л тэр дүрм журм маш их мөрдөх шаардлагатай цаг үе байна гэсэн үг. Тэ хэрвээ ямар нэгэн бизнес хийж байгаа ч юм уу тэ дөнгөж саяхан бизнес хийж байгаа эсвэл дөнгөж сурж эхэлж байгаа сургуульд орж байгаа хүмүүс маань яг энэ дүрм журм бүх юм хууль ёсны дагуу байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Тэгээ хэрвээ гадаад сурдаг бол нөгөө нэг
Тэгээ яг 7 хоногт хэдэн цаг ажиллах хэрэгтэй гэсэн бол яг тэр цагаар ажилладаг ч юм уу. Иймэрхүү байдлаар. Тэгээд магадгүй яг хувийн талаасаа нэлээд юм хатуу үг хүмүүсээс сонссон те. Гисэн мөртлөө тэр хүмүүс одоо дарга чинь ч юм уу те, аав ээж чинь ч юм уу, найзууд чинь ч юм уу танд хатуу үг хэлж байгаа юм болохоор таны ингээд хувь хүнд илүү нөлөөлөд, хувь хүнд чинь илүү сайн хүн байгаасаа илүү дээртэйсэ гэсэн тултаа л хэлж байгаа гэж ойлгоорой. Тэгээд энэ 5-ын сэлэм гэдгээс болохоор нэг тийм учир зүггүй муухай үг хэлээд ах те, гомдоогоод ах гэхээсээ илүү яг хатуу шаардлага тавьж байгаа харагдчих. Тэгээд угаасаа хувийн тал дээр энэ сард айгүйх тийм transition буюу юм өөрчлөлтийн шилжилтийн үе тохиож байгаа гэж харагдлаа. Энэ цаг хугацаа бол яг өөрчлөлтийн цаг хугацаа юм аа. Өөрийнхөө тэ сэтгэл зүйн өөрийнхөө мэдрэмж, эмгтээлийн нэрхтэй холбогдоор you may also need to engage in process of cleansing, whether it's physical, emotional, spiritual, energetic гэнэ. Маш их зүйлийг цэвэрлж гаргаж байгаа хүмүүс байна. Энэ нь ингээд биеийн хувьд ч бай, сэтгэл санаач бай, сүнслэг энергийн хувьд ч бай те цэвэрлэгээ хийж байгаа. Одоо гэрээсээ янз бүрийн юм гаргаж байгаа, эсвэл цэвэрлж байгаа те өөрийнхөө сэтгэл санааг ингээд энэ дээр болохоор сэтгэл зүйтэйгээ холбогдоорой. Энэ дээр болохоор байнгын сэтгэл зүйтэйгээ биш, сэтгэл зүй дээрээ тулгуурлаж юм хийхгүй, харин логик дээрээ суралдаг байгаа шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүн үзчихсэн ч гэсэн хамаагүй заяа. Эмгтээлийн энерги гэдэг чинь өөрөө баялаг байдал, хайрлж инрэх те тиймэрхүү зүйлийг ярьж идэг. Баялаг байдал те чөлөөтэй энерги нь урсж байгаа иймэрхүү байдаг. Тийм бол яг энэ сард ямар зүйл дээр сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр, ямар зүйл сэтгэл хөдлөлөөрөө хандахын, ямар зүйл сэтгэл хөдлөлөөрөө хандахгүй байх ёстой вэ гэдгээ ялгаж салгаж байгаа гэдэг чинь тий. Ялангуяа энэ ажил, ялангуяа сургууль ч юм уу тиймэрхүү зүйл дээр өнөөдөр нойр хүрээд байна, өнөөдөр жоохон ядраад байна, өнөөдөр жоохон сэтгэл санаа тиймхэн байна гэд ажлаа таслах, хичээлээ таслах гэдэг нь шал өөр тийм үү. Ямар үед зарчимж байх юм, ямар үед өөрийнхөө төр зөвлөхөн эмгтээлэг тий нарийн мэдэрдэг, нарийн мэдрэмжтэй гэсэн үг шүү дээ. Нарийн мэдрэмжтэй талаа гаргаж ирэх вэ гэдэг дээрээ суралцж байгаа. Цаг үе болж ин л доо. Тийм ээ. За, тийм ээ. За 6 дугаар сард нэг иймэрхүү мэдээлэл орж ирлээ. Хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Тэгээд 1-р группийг үзсэн бол нэгin тоо доор коммент хэсэг дээр тавиарай. Баярлалаа. Дараагийн уншлахаар болцъё. За 2-р группийг уншлахдаа тавтамжаар л тэгэхээр хамгийн эхлээд energy check хийчихье гэж бодож байна. 5-р сард 2-р группийн ямар өнгөрсөн бэ гэдгээр группээ сонгож байгаа. Бас тэ энэ архитект үзэр болон кардинал гэдэг энэ шуугаар. За 5-р сард манай хэд ямар өнгөрсөн бэ гэдгийг харъя. Заримдаа бид нар нэг юм ажил дээрээ ч юм уу те тэгээд аюух тэсэх шаардлага гардаг шүү дээ. Ингээ ядраад байгаа ч гэсэн тэсэх шаардлага гардаг. Тэгээд 5-р сард ерөөдөө бол маш их ядарч байгаа ч гэсэн те бүр ингээд бүр унчмаар байгаа ч гэсэн те амар олон цаг унтаал ерөөсөө тэмээр байгаа ч гэсэн тэсэл ажиллаад тэсэл хичээлдээ яваал те тэгээд тэсээ харагдчихна. Гол нь яг өөрөө чинь дотор юу байсан? Ирчүүч байсан. Энийгээ дуусгая. Энийг одоо нэгэн тал одоо энэ хүртэл хийцэн чи одоо бүр юмсэн дуусгая те. Улирлын амралт одоо ойртож байгаа ч юм уу те.
тийм байгаа болохоор одоо хэсэг төвчээл гарчий. Энэ тэ ажиллаа. Энэ ачаалттай байгаад ажиллаа. Хичээлээ тэ. Угсаа манай оюутнуудын одоо final дээр төгсөж байгаа ах. Тэгээд төгссөн одоо баг явж байгаа ах. Тэгээд ажил хийдэг хүмүүсийн маань хувьд бас амралтаа авах гээд нэлээх гүрийж ажилласан харагдаж байна. За 5 дугаар сар ямар хүн өнгөрсөн бэ? За хатаа буруу гарч ирж байна. Тэгэхээр эрүүл мэнд дээр нь асуудал гарсан болов уу? Эрүүл мэнд дээр нь асуудал гарсан. Тэгээд за тийм байж магадгүй. 5 дугаар сард өөр яасан байна. За. Тийм ямар нэг шийдвэрийг бүрэн гаргаж чадахгүй байсан. Тэгээд яг нэг өөгч биш болцоргаач биш гэж ярьдэн штэ. Нэг тиймэрхүү байсан байж магадгүй. 5 дугаар сард тэгээ бүр ингээд хүмүүс ингээд найзуудынх нь группийн донд маргалдаан гарсан байж магадгүй. Ажлынхын донд ийм хэрүүл ч юм уу тиймэрхүү зүйл гарсан байж магадгүй. Хүмүүстэй зөрчилтэй үдээсэн байж магадгүй. Нэгдүгээр групп дээр бас 5-5 гарч ирээд байсан байхгүй. Гэхдээ ингэж дээшээ харж гарч ирээд одоо яг тэр маргаан яг одоо өрнөж байгаа юм шиг гарч ирээд байсан байхгүй. Тэгсэн чинь одоо болохоор бүр ингээд нэг тийм хүмүүстэй мэтгэлцгээс өөрийнхөө зөв буруу гэдгийг баталгаас ч юм уу бүр ингээд залхацсан байгаа харагдах юм. Тиймэрхүү өнгөрсөн бол тэ. Хүмүүстэй ер нь л маргалтахаас тэ өөрийнхөө поинтыг өөрийнхөө хэлэх гээд байгаа зүйлийг батлах ер нь ямар ч алавгүй гэдгээ ойлгосон байж магадгүй 5 дугаар сард. Тэгээд тийм ерөнхийдөө бол маргалтдаг хүмүүстэй ив зүгтэй болж эхэлсэн байж магадгүй 5 дугаар сард. Арай яг тэр маргалтаа нарай дуусж байгаа тий. Тиймэрхүү байсан байж магадгүй. 5 сава гэхээр яг нэг тийм юу гэдэг вэ? Дотроо ингээд зөрчилдөөнтэй байгаад ах эсвэл яг шууд утгаараа хүмүүстэй ямар нэгэн асуудалтай бифтэй ч юм уу байгаад ах илэрхийлдэг. Хатаан дээр яг ямар асуудал үүсч үү гэдгийг харамрах юм. Тэгээ эрүүл мэнд дээр нь асуудалтай байгаад тэгээ тэрийг нэлээх твцсэн л хүмүүс байгаад ах юм. Эрүүл мэндийн асуудлаа 5 дугаар сард эрүүл мэнд нь амар чухал юм байна. Ерөөсөө тэр шөнийн 10-аас 2 цагийн нойр гэдэг бол маш чухал юм байна тий. Ядраадах юм бол би хэрвээ ядарсан байх юм бол угсаа тэр олон хийх гээд байгаа зүйлээ амжуулж чаддаггүй юм байна гэдгийг ойлгосон сар болсон байж магадгүй. Хэрвээ тийм бол яг зөв группээ сонгосон байна. Тэгээд ерөөсөө эрүүл мэнд гэдэг бол тий эрүүл мэндтэй л холбоотой мэдээлэл орж ирж байна. Эрүүл мэндтэй ерөөсөө энэ бол хамгийн нэгт байх ёстой зүйл юм байна. Ерөөсөө наашаа цаашаа тийм одоо за шөнийн нойроо золиослоод энэ зүйлийг хийчий. Тэ энэ ажлаа амжуулчих, энэ би даалтаа хийчий гэдэг юм бол ерөөсөө байж болохгүй гэдгийг ойлгосон байгаа харагдаж байна. Тэ. За иймэрхүү зүйл ажиглагдсан байх юм бол яг зөв группээ сонгосон байна гэсэн үг. Тийм. Тэгээд өмнөх сард бас нөгөө хэд их ядарсан байсан ч гэсэн тэр ажиллаа тэр зүйлээ эцсийн шавхаад бүр эцсийн хүчээ шавхаад эцсийн энерги шавхаад тэ хийсэн харагдаж байна. Аюух ирчүүч орж ирсэн. Ядарсан байгаа ч гэсэн. Тиймэрхүү байх юм бол яг зөв группээ сонгосон байна гэсэн үг. За хэдүүлээ юу яа. Энэ сарын уншлага болохоор юунаас эхэлж байгаа? Хүү хоорондын харилцаанаас эхэлж байгаа. Тэгээ би хүү хоорондын харилцаа сингл хүмүүстэй мэдээлэл татаж өгсөн байгаа. Тэгэхээр за
За single хүмүүсийн маань хувьд pay attention to the red flags гэдэг үгээр гарч ирсэн байна. Хэрвээ ямар нэг situation хүнтэй харилцаж байгаа, хүнтэй харилцаад нэг нааша цаашаа бас нэг өөгч биш болчихгаач биш нэг иймэрхүү байгаад байсан бол тэр хүнийхээ тэр гаргаж байгаа тэр танд анхааруулга өгöd байгаа тэр болохгүй ямар нэг ааш зангийн занд нь анхаарал хандуулаа. Pay attention to the red flags тэ болохгүй байгаа тэр шин чанарлуу red flag буюу тэр сөрөг шин чанарлуу ингээд анхаарах хэрэгтэй гэсэн мэдээлэл өгч байна. Токсик ч юм уу те. Тэгээ тэр хүний гаргаж байгаа ааш зан анханасаа яг ямар хүн бэ гэдгийг харуулж байгаа учраас энэ дээр жоох анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгээд тийм мэдээлэл гарч ирлээ. Одоо яг нэг хүнтэй харилцаад явж байгаа. Гэхдээ тэр хүн нь ихэнхдээ танд зөв хүн байж таарахгүй. Яг энэ группийг 20 дугаар группийг үзэж байгаа хүмүүсийн одоо тэр хальт харьцаад явж байгаа хүн нь яг нэг сөрөг шин чанарын хаяа нэг юм ингээд өөрөө анзаараад байгаа та. Тийм учраас тэр өмнөхөр тийм тэр шин чанарын сайн муу шин чанарыг эртнээс мэдэх, тэр эртнээс анзаарч байгаа бол дараа нь өөртөө илүү амар гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд Seven of Wands-аас юу харагдаж байна гэж Seven of Wands болохоор нэг тийм survival амьд үлдэх тийм сэтгэлээ байхгүй юу ерөөсөө одоо миний эсрэг ертөнц иргэдэг гэж байгаа юм шиг. Би одоо ертөнцийн эсрэг одоо би болон ертөнц гэдэг хоёр зүйлийг ингэж одоо юм болгон өөрлөө чинь нэг юм дайралт хийж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа юм бол те хайр дурлалын харилцаан дээр тийм мэдрэмж төрж байгаа юм бол яг зөв өөрөөгөө сонгосон гэсэн үг. Тэгээд юу байна л да. Өмнө нь ингээд харилцаа эдэр дээрээсээ бас яг нэгдүгээр групптэй төстэй мэдээлэл орж ирээд их юм. Өмнөх харилцаан дээр нэлээд асуудал үүсчихсэн ч юм уу. Тэгээд одоо дараагийн харилцаанд орох гэхээр жоохон нэг юм шарахтай болцсон те өөрийгөө нээж өгөхгүй байгаа. 7-гийн сава гэдэг чинь бас өөрөө нэг юм өөрийнхөө хан босохыг хэлдэг. Урдаа хаан босгочдөг, өөрийгөө тойруулаад хаан босгочдөг. Тэгээд тэрэн дотроо үлддэг гэх юм уу. Тэрэн дотроо үлдээд өөр хэнийг ч хавтуулахгүй байгаа. Ийм нэрхтэй байдаг. Тэгэхээр тэгээ өөрийнхөө шинэ харилцаа холбоонд ормоор байх юм бол өөрийнхөө тэр хүмүүстэй харьцахтаа тавьдаг тэр хаалтаа жоохон сулж өгөх хэрэгтэй. Хүн болгон таныг өвтгөж байгаа биш. Гэхдээ хүмүүсийн тэр сайн муу шин чанарыг эртнээс анзаарах хэрэгтэй гэж хэлж байна л да. Тэгээ угаасаа анханасаа танд хэрэгтэй хүн биш. Таны үнцэнд нийцэхгүй те тантай нийцэхгүй хүн байх юм бол тэрийг тэр хүнд анханасаа нийлэхгүй байсан зүгээр гэдэг мэдээлэл орж ирж байна. Тэгээд нөгөө нэг өнгөрсөн дөх харилцаанаас нь яалтчгүй нэг юм шарах авцсан те бүр юм тийм л хүмүүс байгаад байна л та. Тэгээд одоо болохоор ерөөсөө шинэ хүнтэй харилцъя, шинэ хүнтэй болцъя гэхээр нэг л өөрийнхөө урд хаан босгочоод хэнийг ч хавтуулахгүй байгаа. Ийм л нэргээ ажиглагдаад байна. Тэгээд өөрчлөгдөе хүнтэй болцъя гэхээр яалтчгүй тэр зангаа ерөөсөө тавьж өгдөггүй төрлийн хүмүүс байгаад байна л та. Тэгэхээр нэгт өнгөрсөн дөх харилцаануудаасаа авах ёстой сургамжаа аваад урагшлах нь зөв юм аа гэдэг мэдээлэл гарч ирж байна. Тэгээд надад бас нэг юм мэдээлэл орж ирж байгаа хгүй. Дараагийн харилцах хүн чинь өөрөө тань нэг хит хитэн хүн байж магадгүй юм шиг харагдаад байгаа хгүй. Тэ хит хитэн хүн байж магадгүй юм шиг харагдаад байна. Тэгэхээр яг танд зөв хүн байх юм бол анханасаа тэгж таныг хардж байгаа ч юм уу. Тэ таны утсыг шалгахыг тэ таны бүр ингэж хувийн орон зайруулж халтсан тиймэрхүү зан чанар ерөөсөй гарахгүй. Тэгэхээр тэр токсик зан гаргаад байгаа хүнийг анханасаа анчаал хэрэгтэй байгаа юм. Хэрвээ өөр сонголт танд гарч ирж магадгүй юм шиг санагдаад байгаа байхгүй энэ сард. Тэр нь хаанаас вэ гэхээр хамт ажилтдаг байж болж байна. Хамт ажилтдаг хүмүүсийн чинь нэг байж болж байна. Эсвэл хамт ажилтдаг, хамт сурдаг, тиймэрхүү ямар нэгэн албан байгууллагаар одоо холбогдсон. Эсвэл таны ангийн хүүхэд ч юм уу.
тийм газраас танай ангин ч юм уу тийм ажлын ч юм уу тийм хүн байх магадaltaй шинэ хүн чинь. Гэтэ энэ хүн гарч ирэхээс өмнө өнгөрсөн дөхтэй одоо 6-ын аяг гэдэг чинь өөрөө өнгөрсөн дөх дурсамж тэр өнгөрсөн дөх холбоо тий яг нэг хоорондоо хамт гоё байсан цаг хугацаа ингээ бодонгууд нэг юм гоё халуун дулаан мэдрэмж өгөхийг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр бас нөгөө нэг утга нь өнгөрсөндөө гацах байж болдог. Тэгэхээр ерөөсөө өнгөрсөндөө гацаад байх юм шинэ хүн ерөөсөө гарч ирэхгүй гэдгийг сануулж байна. Тэгээд тэр өнгөрсөндөх харилцаа холбооноос нэлээд хатуужаад тэ шархлаад өөрийгөө жоохон хаагаад тэгээд шууд хүмүүст дараагийнхаа шинэ хамтрагчид аюу өндөр шаардлага тавьдаг болсон байж магадгүй. Тэгэхээр тэр шаардлага аль болох бага арай нэг бууруулад тэ хитрхи төгсдөг өлтөр хүн хүлээгээд тахын оронд өөрийнхөө жоохон зүрх сэтгэлийг нээх хэрэгтэй үе байна. Гэтэ өнгөрсөн дэх туршлагач аюу чухал гэдгийг сануулж байна. Яагаад вэ гэхээр өнгөрсөн дөхтэй таныг ашиглаж исэн ч юм уу, таныг хуурж исэн ч юм уу нэг болж бүтээгүй тэр харилцаанаас сургамж аваад дараагийнхаа тантай тохирохгүй тий танд эерэг зүйлийг авчрахгүй хүний эхнээс нь танад өөрийнхөө амьдралд оруулахгүй байхыг шийдэх ёстой. Чухал сар болж байна гэсэн үг. За, сингл хүмүүст болохоор нэг иймэрхүү мэдээлэл орж ирж байна. Тэгээд ерөөсөө одоо шинэ хүнтэй харилцаач өөрийгөө нээгээч гэхээр ерөөсөө энийг ингээд таг зуураад шинжилтийг ерөөсөө хүлээж авахгүй өөртөө шинжилттэй шинэ хүн орж ирэх орон зайг нь ерөөсөө олохгүй байгаа л харагдаад байна. За хэдүүлээ юу яа? Хостон хүмүүсийн харилцаа амархан байх нь гэдгийг харцгаая. Тэгээ хостон хүмүүсийн маань хувьд болохоор одоо эсвэл бүр ингээд харьцаж байгаа одоо баг үерхэх шахацсан ч юм уу тийм хүмүүсийн маань хувьд бол энэ харилцаа нь илүү гүнзгийрээр байгаа харагдаж байна. Air of Wands тэ дараагийнхаа шат руу орж байгаа тэ хамтдаа гоё цаг хугацаа өнгөрөөж байгаа. Харагдаж байна. Ерөөсөө хостон хүмүүсийн маань хувьд тэ бүр ингээд үерхэд бэлэн болцсон хүмүүс ч юм уу те бид нар бүгдээрээ харилцаа холбооны хувьд ерөөсө бүх юм айгүй хурдтай өнгөрөөл те дараагийнхаа шат руу ороод яг харьцаал яг үерхчихсэн бол үерхээл дараа нь үерхэж байгаа хүмүүсийн маань хувьд бол те сүү тавих гэдэг ч юм уу тиймэрхүү байдал руу шилжиж байна. Тэгээд хоорондоо нэлийн эд хүнжинтэй байх болов уу гэж харагдаж байна. 6 дугаар сард биш ерөнхийдөө бол ойрын хідэн сар те нэг улирал 2 улирлын хугацаанд хоорондоо маш гоё эд хүнжинтэй байх нэ. За эрттэй талаас энэ харилцаанд эрттэй талаас нь жоохон итгэхгүй байгаад байгаа энэ нэрг байж магадгүй. Гэхдээ тэрээ дээр эрттэй талаас нь жоохон санал мал тавихгүй те хоёлаа үерхүү ч юм уу хоёлаа гэрлэхүү ч юм уу тиймэрхүү санал тавихгүй байгаад гэсэн бол энэ нь арай итгэвчин гэж харагдаж байна. Итгэвчээд хоорондоо илүү зохицолтой болоод те харилцаа чинь илүү амжилттай тал руу явж байгаа гэж харагдлаа. Тийм байна. Ерхэд бол айгуу гоё сарл болж байгаа харагдаж байна. Хоёрын үед 6 дугаар сард те. За хүн хоорондын харилцаа ямар хөө байх вэ гэдэг хэвтүүлээ харцгаая. Энэ болохоор нийгмийн хүрээлэлтэй найзууд юу ч байж болно гэсэн үг. Хосын харилцаанаас бусад хүн хоорондын харилцаа 20 дугаар группийн хувьд ямар хөө байх вэ гэдгийг харцгаая.
Хүн хоорондын харилцаан дээр дахиад нэг үзэр татчихъя тоо. Хоёрдугаар группийн хүн хоорондын харилцаан дээр 6 дугаар сард soulmate. За Knife Coins дээр за хүн хоорондын харилцаан дээр бол энэ сард яг өөрийнхөө soulmate гэдэг чинь өөрөө хосын харилцаа байж болно. Найз нөхдөд хоорондын харилцаа байж болно. Тэгэнгүүт тэр найзтайгаа аюух ярилцах те бүр өөрийнхөө тавьж явуулж чадахгүй байсан нэлээд олон зүйлсүүдээ ингэж ярилцж гин гэсэн үг энэ сард. Яг энэ сард илүү найзтайгаа те илүү өөрийнхөө ялангуяа soulmate-ийг бүр ингэж тантай маш сайн зохицдог, нийцдэг хүнтэйгээ илүү хоорондоо ингээд илүү таарамжтай болж байгаа. Тэр харилцааны илүү дээшлж байгаа сар байна гэж харагдлаа. Elf Coins гэхээр байнгын хоорондоо юм яриад инээлдээл те ингээд харилцаа айгүй идэвхтэй байгаа гэдгийг харуулж байна. 6 дугаар сард найзтайгаа. Тэгээд өөрийнхөө нэг л болж өгдөггүй, дотроо ингээд тавьж явуулж чаддаггүй, өөрт чинь байдаг хариуцлага те стресс, өөрт чинь хүн санагддаг бүх зүйлсүүдээ ингээд ерөөсөө процесс хийж чадахгүй байсан те явуулж чадахгүй байсан тэр зүйлсүүдээ нэлээх идгээж байгаа сар гэж бол харагдлаа хүн хоорондын харилцаан дээр байгаа. Ялангуяа тэр хүн хоорондын харилцаан дээр байгаа асуудалтай зүйлүүдээ тэр найзтайгаа аюух ярилцж гин гэсэн үг. Тийм тэр найз чинь ерөөхдөө бол тэр дотн хүн чинь таны тэр асуудлуудыг нэлээх хуваалцах, таныг сонсож өгөх хүн байна гэж бол харагдлаа. Тэгээ дээрэс нь хараа та бол ерөөсөө ингэж нэг юм зүрхэн хүрдэн хаалттай төрлийн хүн байж магадгүй. Гэтэл яг энэ сард болохоор яг өөрийнхөө яг өөртөө нийцдэг хүнтэйгээ илүү дотн олоод те илүү бие нэгэ таньж мэдээд тэр ингээ хаагдсан байсан тэр зүрхэн хүрд чинь арай багаар ингээ гисэж эхэлж байгаа гэх юм уу? Нэгдэж эхэлж байгаа харагдаж байна. Тийм энэ сард хүн хоорондын харилцаан дээр бол нэлээд олон хүнтэй харилцах, идэвхтэй харилцах сар байх болов гэж бол харагдаж байна. Би Nine of Wands дээр нэг тайлбар авах юм. За тийм. Ерөөсөө та ингээд нэг юм хүнд бүрэн итгэж чаддаггүй төрлийн хүн үү? Хүнд ингээ бүрэн итгэж чаддаггүй өөрийгөө нээдлээ айгүй уддаг төрлийн хүмүүс байдаг штэ. Тийм бол тэр нь яг өнгөрснөөс ч улбаатай гэдгийг санах хэрэгтэй. Өнгөрсөнд чинь та нэг хүн айгүй итгэжсэн байна те. Магадгүй энэ хүний тухай ярьж иж магадгүй ингээд өнгөрсөнд тантай тутан байсан хүмүүстэй гэтэл таны ингээд өвтгөөд ч юм уу орхиод те ингээд яваад өгсөн. Тэгэнгүүт тэрийг тавьж явуулахад аюу хэцүү. Тэгээд хүнтэй ингэж дотн байх, ингэж нээлттэй байх хэрэггүй байна гэдэг тийм мэдрэмжийг та өөрөө яг тархиараа бодоогүй ч гэсэн таны гүнд ингээд тийм мэдрэмж суудсан байгаа учраас зүрх нь хаагдсан байна гэж бодож байна яг зүрхэн үрдэн тий. Тэгэхээр энэ сард энэ дээр нэлээд ажиллах шаардлагатай сар байна гэж харагдлаа. Шууд утгаараа хүмүүстэй дотн болоогүй ч юм те ингээд нэг юм бүр
дотн найзууд байхгүй ч юм уу тиймэрхүү хүмүүс байгаа бол энэ тал дээр нилээх ажиллана. Яагаад би өөрийгөө хаагаад бариад тэ өөрийнхөө жинхэнэ үнийг ингээд нуугаад хүмүүстэй татнас чаддгүй юм гэдэг ч юм уу. Иймэрхүү байдал дээрээ жоохон ажиллах сар байна гэж бол харагдлаа. Тийм. Тэгэд энэ дээрээ л угаасаа хэлчихлээ л та зүг зүгээр байж байгаа таны зүрхэн хүрт ч юм уу тиймэрхүү зүйл чинь хаагдаад хүмүүстэй нэг амар дотн байха бэлдсэн биш ээ. Яалтчгүй тэр хүмүүс таныг өвтгсөн нэг юм өнгөрсөндөө холбоотой ямар нэг асуудал байна. Ялангуяа дотн хүнтэйгээ холбоотой. Тэрийг энэ сард айгүй хийдгэж байгаа. Яалтчгүй 6 дугаар сард нөгөө нэг будын буцалт болж байна тий. Будын буцалтын үеэр өөрийнхөө тавьж явуулаагүй зүйлсүүдийг тавьж явуулах. Одоо таны дотор стейл тэр дуусаагүй байгаа тэр процесс хийгдээгүй байгаа тэр өнгөрсөн дэх дурсамж өвдөлт ч юм уу тиймэрхүү зүйлсүүдэд тавьж явуулж байгаа сар харагдаж байна. Тэгснэр одоо тийм бүр амар дотн найз байхгүй байгаа хүмүүс байлаа гэж бодоход та өөрийнхөө дотор өөртөө ажиллаад хийснээр өөрийнхөө soul mate-ийг те өөрийнхөө хосыг single хүмүүс маань те өөрийнхөө хосыг дээрэс нь өөртөө нийцсэн маш гоё найзыг дуудаж гинэ гэсэн үг. Тэгэхээр өөртөө нэлээд гүнзгий тулж ажиллах те за бүр болохгүй бол уйлах, тэмдэглэл бичих те сэтгэл зүйчдэр явах гэдэг ч юм уу. Яаж л өөртөө ажиллаж болж байна те. AI-тай ярилцаа суусан ч болж байна. Тэгэхээр маш чухал сар болж байгаа харагдаж байна. Тэгээд хараа Cardinal гэдэг энэ шоуун дээр Adventure гэдэг нэрээр гарч ирсэн байгааз. You need to live up to your fullest potential. Та нэгэнд ингээд амьдарч байгаа л өөрийнхөө хүснээр бүрэн дүүрэн тултлан амьдрах хэрэгтэй. Explore new directions and take risks in order to grow as an individual. Хүн талаараа илүү одоо өсөж дэвжихийн тулд шин зүйлүүдийг туршиж үзэх хэрэгтэй. Тэ одоо тэр өнгөрсөндөө гацаад суугаад идэг цаг хугацаа өнгөрсөн. Тэр өнгөрсөн болсон зүйлсүүд тэ таны итгэлийг дааж чадаагүй, таны урмыг хугалсан, таны сэтгэл рүү ус цацсан хүмүүс таныг хүртэх ирэхгүй л байж тэ одоо хувийн талаараа хөгжих шин зүйлүүдийг туршиж үзэх тэ эрсдэлтэй ч гэсэн янз бүрийн зүйлүүдийг туршиж үзэх хийх шин зүйл сурах бүр ингэж амьдрсан шиг амьдрах цаг хугацаа ирж байгаа гэж хэлж болно. Тэгээд тэр өөрчлөлт чинь жоохон тухгүй байж магадгүй. Яагаад гэвэл бүгдээрээ бид нар өөрийнхөө тухтай бүст амьдраад байх юм бол хизээж одоо дээшилж дэвшихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэр тухгүй байдал нь угаасаа хүний амьдралд маш чухал байдаг. Гэдгийг хэлж байна. За. Хүн хоорондын харилцаан дээр нэг иймэрхүү мэдээлэл гарч ирлээ. За 2 дугаар группийнхний хувийн хөгжил дээр ямар зүйлийг 6 дугаар сард туулах вэ гэхээр одоо Bardo гэдэг хөдрөөсөө тайлбарлая гэж бодлоо. Тэгээ би энэ хөдрийн тухай нэлээд хайгаад тэгсэн чинь энэ хөдөр болохоор нэг тийм гинтийн амьдралаасаа пауз авахаас өөр аргагүй байдлыг хүний амьдралд үүсгдэг гэж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр ажлаа алдах ажлаа алдах, салалт, найзаасаа ч юм уу, эрэгтэй хүнээс ч юм уу салах. За тэгмүүдээ өөрийн чинь итгэл үнэмшлийн систем норж унах иймэрхүү нөхцөл байдал үүссэн байж магадгүй. Яагаад иймэрхүү зүйл болоод байгаа вэ гэхээр өөрийн чинь яг гүнд шийдэх ёстой маш олон төрлийн асуудлууд байна гэсэн үг. Тэгэхээр цаашаа явахын тулд цаашаа ямар нэгэн зүйлийг хийж бүтээхтэй шинэ зүйлийг туршиж үзэх тийм хүсэл агиох төрж байгаа. Энэ хөдөр дээрээс ингэсэн штэ. Шинэ зүйлийг туршиж үзье. Шинэ зүйлийг туршиж үз. Тухтай бүсээсээ гар шинэ зүйлийг туршаад үз. Ямар нэгэн шинэ чиглэл рүү яв дандаа алхахдаг замаараа биш. Яг шинэ замаар алхаж үз. Гэт хийж байгаа штэ. Тэхээс өмнө та бүхэн
хэсэг зур өөртөө чимээгүй суугаад тий ажлаасаа сайхан гарцсан бол тий ямар нэгэн паниктаад тий би шууд шинэ ажил олж хийх ёстой тий одоогийн нийгэмд ажилгүй амьдарч болохгүй гэ шууд энэ өөрт чинь өгж байгаа тэр боломжийг өөрт чинь байгаа дотроо тэр шийдэх ёстой асуудлуудаа шийдэхийн оронд тэр цаг хугацааг ингэ сандрахад тэр цаг хугацааг юм survival instinct-ээрээ давж гарах гэдэг байгаа байхгүй юу манай үед. Тэгэхээр энэ сард заяа ямар нэгэн зүйлийг энэ хөдрийн тайлбар дээр нэгсэн байгаа байхгүй stop forcing progress буюу ямар нэгэн үр дүн хөгжил дэвшил гарах гэж ерөөсөө хитрхийх битээ яараа тэ яг өөрийнхөө дотоод асуудалтайгаа хэсэг зур чимээгүй суугаад тэ надад нэг иймэрхүү мэдээлэл орж ирж байгаа байхгүй иймэрхүү төсөөлөл орж ирж байгаа байхгүй уул руу гараад тэ өөртөө жоохон ярилцаа чимээгүй суух боломжтой цаг хугацаа гарч ирж байгаа гэж санагдаж байна. Байнга л нэг юм хажуудаа утастай компьютер дээрээ дуу хөгжим янз бүрийн подкаст тавьсан тэгээд хүмүүстэй харилцаад л явж идэг. Ерөөсөө чимээгүй суух боломж ерөөсөө байхгүй. Тиймэрхүү нөхцөл байдал байгаад исэн бол ингээ өөрийг чинь албаар амьдрал хүчлээд өөртөө чимээгүй суух, өөрийгөө ойлгох, яг юу хүсэж байгаагаа ойлгох тий өнгөрсөн болсон тэр салалт тэр ажилласаа гарсан ч юм уу нэг иймэрхүү зүйл тохиолдоод байгаа бол тэрийг процесс хийх тухай ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр эхлээд өөрийнхөө дотор байгаа тэр зүйлсүүдтэй ажилласнаар тэднэрээ тавьж явуулснаар энэ мэдээлэл дээр хөдрийн мэдээлэл дээр ингэсэн байгаа байхгүй ямар нэгэн мэдээлэл авах хэрэгтэй ямар нэгэн өөрт ч асуудал байх юм бол өөрийнхөө дотгошоогоо хандаа өөртөө чимээгүй суугаад өөр тэр асуудал дээр бясалгах хэрэгтэй. Бидний тусламжийг ч гэсэн асууж болно гэж байгаа байхгүй бидний гэдэг нь хүмүүс байж болно шууд утгаар хүмүүс байж болно эсвэл танд ингээд харагдахгүй биеттэй танд тусалдаг үг дээдтэй сахиусан тэнгэр бурхан ертөнц та юунд итгэдэг тэднээсээ тусламжгүй. Тэгээ та ингэж байгаа байхгүй ямар нэгэн байдлаар зүгээр ингэ байж исэн чинь таны толгой дотор бодол заяа мэдрэмж эсвэл төсөөлөл маягаар нэг тийм мэдээлэл чинь тийм зүүн савингийн байдлаар орж ирэх магадaltaй. Бид нар бүгдээрээ чамтай хамт байгаа, үргэлж хамт байдаг шүү гэсэн юм. Тэгэхээр тэр таны дотор яалтчгүй сайхан нэг ажилласаа гарцсан ч юм уу тиймэрхүү зүйл болсны дараа энийг маш хурдан шийдэх гээд бүр ингээд чичрээд байгаа заяа. Маш хурдан шийдэх гээд энэ зүйлийгээ бүр одоо ажилласаа гарсан юм чинь шүү дээ. Дараагийнхаа ажлыг шууд хэдэн өдрийн дотор олоод орохгүй бол би амьдрч чадахгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хитрхийх сандралтай юм паникнд орсон байгаа даа. Тэгэхээр шин зүйлийг бүр эхлүүлэх гээд ингээд хитрхийх гүжирдээд байна гэсэн үг. Эхлээд дотроо байгаа асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Тэхийн тулд танд чимээгүй орчих хэрэгтэй. Чимээгүй өөрийгөө бодох, ганцаараа байх, бясалгах боломж хэрэгтэй гэсэн үг. Тэрний дараа таны хийх ажил зав штэ. Тэрний дараа хийх ёстой ажил. Тэд нар чинь бүгдээрээ таны дотор таны хийх ёстой ажлууд таны дотор бүр ингээд толгой дотор чинь бүр зүүн савин гарч орж ирнэ гэсэн үг. Тэгээ таны хийсэн ажил болгон чинь амжилтыг дагуулах болно. Тэгээд тэр ерөөсөө тэр мөнгө, тэгээ нийгмийн статус тиймэрхүү зүйлсээр санаа зовоод хэрэггүй. Хэсэг энэ пауз бол хэсэг энэ харилцаанаас гарч байгаа ч юм уу хэсэг харилцаа холбоонд завсарлаж байгаа хүмүүс байх юм бол тэр ажилласаа төр чөлөө авч байгаа завсарлаж байгаа иймэрхүү хүмүүс байлаа гэж бодоход дараа нь амжилт хүлээж байгаа учраас л таны бити яараа угаасаа бүх юм болно гэдэг байгаа байхгүй. Надад нэг иймэрхүү мэдээлэл орж ирж байгаа байхгүй. Дандаа л нөгөө нэг юу байдаг амжилт гаргаж байгаа тиймэрхүү хүмүүс хэсэг зуур ингэж нэг өөртөө ажиллах, ганцаараа байх юмыг бясалгаж бодох цаг хугацаа хэрэгтэй байдаг штэ. Тэр
Хятадын одоо хамгийн алдартай тэр бомтон хүмүүсийг нэг нь маш олон ажил руу тэ хитэн ажил руу илээ 90 ажил руу апплайдаад тэгсэн чинь бүгднгээс нь юм режектлсэн ч юм тэ тэгсэн гэж байгаа байхгүй. Тэр хүний дотор маш их паник тэ сандрал байсан байгаа байхгүй. Гэхдээ ертөнц зал танд илүү дээр бэлгийг санал болгож байгаа учраас энэ паниктмаар үйл явдлыг явуулаад байгаа шүү. Тэгэхээр ирээдүйн танд амжилт, мөнгө, санхүү тэ таны хүсэж байгаа зүйл чинь танд ирнэ. Хамгийн гол нь энэ нэг жоохон тухгүй тэ энийг яаж одоо нэг тайван сууж чадахгүй яайдаа гэсэн нэг ийм цаг хугацааг өнгөрөх туулах хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Хэсэг өөрөө өөртөө ажиллаа суусны дараа цаанаасаа ирч хүччин ундраад шин зүйлийг турших энерги ирч хүч бүх юм цаанаас ундраад гараад ирнэ гэсэн үг. Та энэ тухгүй цаг хугацааг тэ нэг юм яарсан юм шиг, сандарсан юм шиг, шин зүйлийг хиймээр юм шиг тэ бүр ингээл шин хэл гинтхэн сурын стан нэрээ шин хэл сурыг биста өөрийгөө өөрчлөх ёстой гэл нэг жин бүртгүүлээл нэг юм plays гэд одоо нэг тасгал хийдэж штэ тэрэнд бүртгүүлээл нэг гинтхэн бүх сахараа хасаал гинтхэн амар их ном ширэн дээр тавьж байгаа л уншаал тех ямар шаардлага байхгүй. Одоогийн цаг хугацаанд бол шин зүйлийг эхлүүлээд авах шаардлага байхгүй. Тэр одоо байгаа асуудлууд дээрээ 6 дугаар сард нэлээд сайн ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ ялцчгүй нөгөө нэг хариу пандид гараад ирсэн болохоор ажилтай эсвэл сургуультай холбоотой ямар нэг асуудал үүссэн байж магадгүй хаа гэж харж байна. Энэ бүхний дараа танд маш их өсөлт ирж байгаа учраас л яг тэрнээс өмнө жоохон пауз хэрэгтэй байна гэж. За энэ хүн мэдээлэл орж ирлээ. Хэдүүлээ юу яа? Сурлага болон ажил хийдэг хүмүүс л ажил дээр нь ямар хуу 6 дугаар сар ямар хуу байх вэ? Ямар хуу ирээл орж ирж байгаа вэ гэдгийг харцгаая. Тэ. За. Тийм яалтчгүй л нэг ажилтдаг тасгаа сольж байгаа, сургуулаа сольж байгаа, ийш тийшээ нүүж байгаа, гадаад руу сурж байгаа хүмүүс 20 дугаар группийг сонгосон байна. Тэгээд таны хүсэж исэн тэр ажлын санал ч юм уу тэр сургуулийн чинь нөгөө нэг таныг орохыг хүлээн зөвшөөрсөн тиймэрхүү мэдээлэл бол удахгүй ирнэ гэж. Ace of Swords болохоор нэлээд сайн мэдээ бол орж ирэх нь бол ойлгомжтой. Сайн төрлийн мэдээ орж ирнэ гэж. Тэгэхээр тийм хараа яг яалтчгүй л энэ яг нөгөө төвдийн нэг юм буддизмын урсгалаас орж ирсэн нэг философи байгаа штэ. Bardo гэдэг. Тэрний концепт юм шиг байгаа нь тэр. Энийг бол сайн гүнзгийрэл судлаагүй. Гэхдээ яг л нэг юм энэ болохоор нэг хоёр зүйлийн дундах юг хэлдэг гэж байгаа байхгүй үхэл амьдралтэй сайн муу гэдэг ч юм уу эсвэл нэг юм тохгүй таныг хүлээлгэх нэг виз хүлээдэг ч юм уу те нэг виз хүлээдэг сургуулийнхаа хариу хүлээдэг шинэ ажлын хариу хүлээдэг бол 6 дугаар сард энэ хариу нь бол орж ирэх магадaltaй гэж юм. Ямар нэг юмнаас хариу хэлчимээ хүлээгээд байгаа бол те. Тэгээ тэрнээс өмнө та зүгээр л яг тайван хүлээж энэ дээр ямар нэгэн сандрах асуудал ерөөсөй байхгүй гэж. Тийм байна. Угаасаа шилжилт хөдөлгөөн бол угаасаа явагдаж байгаа харагдлаа. За. Тэгээд бас нэг хичээлээ ойлгохгүй байгаа ч юм уу те. Сайхан ажилд ороод яаж юм хийхгүй байгаа тэрийг ойлгохгүй байгаа хүмүүс байх юм бол 6 дугаар сартаа хийх ёстой юмнуудаа учрыг бүрэн тайлж чаднаа. Тэрнийг гаргалгаа, учир жанцанг олноо гэж. За өөр ямар мэдээлэл байна. Будын буцалт яваад байгаа мөртлөө л яг юу н хүмүүсийн ингээд толгой тарих нь агүй сэрэг байгаадах юм. King of Swords айгүйх гарч ирсэн.
1-р групп дээр за ажил карьертэй сурлах дээр нямхуу өөрчлөлтийн сард орж ирж байгаа вэ? 3-р сард. За тийм хийж байгаа зүйлсээ учрыг маш сайн тайлж чадхаас гадна илтгэл бичгтээ бие даалтаа шивэх судалгааны ажил хийх хүмүүстэй ярилцах тал дээр айгу хил амч нь айгу сайн байж чаднаа. Ингээд хүнтэй ойлголцох тал дээр өөрийгөө илэрхийлэх тал дээр ажил карьер сурлагын хувьд те айгу ивэл орж ирж байгаа. Ялангуяа презентацийн ч юм уу тиймэрхүү зүйл тавих гэж байгаа хүмүүст ивэлтэй сар байх болноо гэж харагдаж байна. Тэгээд бас нэг өөр орж ирж байгаа ивэл гэх юм бол зарим хүмүүст нь бүх хүмүүст нь таарахгүй. Гэхдээ шинэ бизнесийн санаа олох заяа. Шинэ бизнесийн санаа олох тэрийг одоо баардаа өдөр гарч ирсэн болохоор тэр бизнесийн санааг боловсруулах тал дээр нэлээх ажиллах сар юм болов. Яг бүрэн бүтээгдэхүүн болж гарах арай болоогүй байгаа. Гэхдээ тэрийг боловсруулах бүтээгдэхүүнээ илүү нарийн болгох те бизнесийн санаа брендийг илүү боловсронгуй те болгох, бэлэн болгох дээр анхаарах тэр санаанууд дээр айгүйх ажиллах сар болж байгаа харагдаж байна. Тийм байна. Тэгэд бас нөгөө нэг салбар хэтрээ солиод ч юм уу гадагшаага томилолтоор явж ажиллах хүмүүс байгаад байна гэсэн үг. Тэрний хэл сургийг хүлээж байгаа хүмүүс бол тэ аялангаа ажиллах сонирхолтой хүмүүс байх юм бол тэрний боломж нь яг энэ сард нийтж байгаа гэсэн үг. Тэрний хэл сураг тэ хүлээн зөвшөөрөл одоо approval тэ тэр нь ирэх боломжтой сар байгаар идэж байна. За 6-р сар манайд нэг 20-р группийг нэг имэрхүүл байх нэ. Тэгэхээр 6-р сард амжилт хүсье. Дараагийнхаа бичлэгээр баярлалаа баяртай. За хэдүүлээ хамгийн дөрөнд energy check хийчихье. 3-р групп. Тэгэхээр 5-р сард та бүхэн яг нэг хэд одоо энэ групп маань хэд хэсэг хуваагдчихж байна л да. Эхний хэсэг хүмүүс нь болохоор 9-ийн зоос гэдэг чинь өөрөө маш удаан хугацаанд хичээл зүтгэл энерги цаг зав бүх юмаа гаргаж иж те тэр зүйлдээ бүр шандаж өөрийгөө зориулж иж хүлээж авдаг тийм хүлээж авдаг процесстэй хүлээж авдаг үр дүн байдаг. Нэг хүн салбартаа мэрэгшиж байгаа хийж байгаа зүйлдээ бүр ингээ мэрэгшээд чадварлаг болоод өөр ингэсэн те хийх арга барилтай болсон байгааг илэрхийлдэг. Мэдлэг чадвартай болсон байгааг илэрхийлдэг. Харин энэ сард болохоор ерөөсөө маш удаан хичээл зүтгэл гаргаж авах зөвлөгийг аль болохт нэг тийм хурдан авахыг хүссэн тий. Та хийх стенуудаа хийгээгүй байж олон жоохон залхуураад байгаад исэн тий. Уулын чаддаг зүйл. Уул нь та хичээл зүтгэл гаргаж шандаад чаддаг зүйл байтал тэрийг хийхгүй байгаад исэн бол зөв группээ сонгосон байна. Жохон залхууралтай procrastination-ийн тийм энерги явж байна. Эсвэл нөгөө талаараа та ингээд айгүй уул нь өөрөө маш их чаддаг зүйлтэй ур чадвартай мэдлэгтэй хийж бүтээсэн зүйлтэй хүмүүртлөө өөрийгөө дандаа тутун үнэлдэг те 5 дугаар сард ингээд жоохон тутун үнэлээд те өөрийгөө үзэсгэлэнтэй те эсвэл царайлаг залуу царил үзэсгэлэнтэй эмэгтэй гэж мэдэрч чадахгүй байсан. Дээрэс нь нэмээд гítэл та ингээд өөрийгөө ингээд дутуугаар мэдрээд явж исэн чинь хүмүүс болохоор таныг ингээд дэмжсэн. Харин ч хүмүүс эсрэгээрээ таныг дэмжсэн. Тэ таныг гадаад харагдах байдал дээр магтаал хүлээж авсан. Тэ таны ингээд өөрийгөө яаж харж байгаагаас чинь шал эсрэгээр хүмүүс харж исэн байж магадгүй 5 дугаар сард. Тийм бол зөв группээ сонгосон байна. За өөр гэх юм бол 20-ийн сэлэм өндөр гарч ирсэн гэхээр ямар нэгэн нөхцөл байдал дээр өөрийнхөө логикийг ашиглахаас өөр аргагүй болсон. Яг гэхээр таны өөрийн чинь зүүн совын одоогийн байдлаар хаагдсан байгаа байхгүй 5 дугаар сард ч.
ч юм уу эсвэл одоогийн байдлаар энэ үргэлжилж магадгүй түн савин чи ингээд айдастай хэтрүүлж бодох гэдэг зүйлсээр чи ингээд хаагдаад ингээд blind fold хийгдсэн байгаа учраас одоо харагдахгүй түн савин чи одоогийн байдлаар жоохон итгэж найдах жоохон бэрхшээлтэй байгаад байна. Тэгэхээр логикоо ашиглахаас өөр аргагүй болсон байж магадгүй 5 дугаар сард. Нөхцөл байдлыг тэр өөрт чинь төрөөд байгаа мэдрэмж биш. Тэ яг нөхцөл байдлыг хүүтэн цэвдэг гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бүр логикоор юмыг хараад шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байж магадгүй. Тийм бах юм бол яг зөв группээ сонгосон байна. Тэгээд 5 дугаар сард өөрт чинь маш их эерэг энерги эрчимтэй юмыг хөнгөнөөр хүлээж авах амьдралыг таашаах энерги хэрэгтэй байсан. Эсвэл бас амьдралыг авих таашааж чадсан те хөнгөн аж аргалтай тэр амьдралын мөчүүдийг мэдэрч чадсан бол 5 дугаар сард те яг зөв группээ сонгосон байна гэсэн үг. За 3 дугаар группийн ганц бие хүмүүс болохоор энэ сард өөрийгөө эхлээд хайрлах гэдэг үзэр гарч ирсэн байна. Өөрийгөө эхлээд хайрлах. Өөрийгөө хүндэлж байгаа, өөрийгөө хайрлаж байгаа чинь тэнийг илүү тэ romantically attractive болгоно. Одоо сэтгэл татан болгоно гэж. Тэгэхээр энэ сард ерөөсөө янз бүрийн энэ хэдий lovers гэдэг үзэр гараад ирсэн байгаа ч гэсэн lovers гэдэг чинь өөр сонголтын үзэр гэдэг тийм үү. Тэгэхээр 4-р сард биш ээ 6-р сард та бүхэн энэ 4-ийн тавтаа болохоор 6-р сард өөрийнхөө хувийн хэрэгцээн дээр аягүй анхаарна гэсэн үг. Тэ хоол сайн идэж гин үү? Тэ өдөрт кофегаа аваад уух мөнгөтэй байна уу? Байр машин гэдэг ч юм уу өөрийнхөө хувийн хэрэгцээ тэр хүн амьдрахад ямар суур хэрэгцээ байдгийг тэрийг хангахын тулд өөрийнхөө суур хэрэгцээг хангах тэ өөрийнхөө санхүүгийн байдал мөнгө олох чадвар тэ ажлынхаа хажуугаар сайд хастл хийх ч юм уу те нэмэлт орлогын их үүсвэр олох ч юм уу тиймэрхүү зүйлс дээр аяг их анхаарна. Мөнгөө зөв зарцуулах тэгээд хадгаламж үүсгэж болж байна. Тэ хувийн одоо байр машин гэдэг ч юм бол хүний нэг юм хэрэгцээ суур хэрэгцээ шүү дээ. Суур хэрэгцээ. Тэгээд ирээдүйд ийм бат суурьтэй ганхгүй байхад ямар нэгэн асуудал гарлаа ч гэсэн ор хоронтой байх те өөрөн гэсэн хэрэгцээг хангаж чаддаг байх гэдэг дээр анхаарад хадгаламж эхлүүлж байгаа. Эсвэл хадгаламжтай мөнгө нэмж хийж байгаа. Тиймэрхүү сар болохоор харагдаж байна. Тэгээд хүмүүстэй хитрхи харьцаад авах гэхээсээ илүү шинэ дурлалын харилцаа бол одоогийн байдлаар нэг харагдахгүй байна гэж үзэж байна. Эхлээд өөр дээр анхаарах угаасаа шаардлага үүссэн байгаа. Төрлийн хүмүүс энэ группийг сонгосон байна гэж үзэж байна. Тийм ээ. Яг энэ lovers гэдэг хөзөр өөрийнхөө миний одоо хувийн туршлагаас гэх юм бол энэ эргэн тойрондох байгаа баруун зүүн унтлынхаа энэ хөзрүүдийг ингээд сонгож байгаа тэр зүйлийг чухалчилж байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө хувийн хэрэгцээ, мөнгө санхүү, за хадгаламж тэгээд өөрийнхөө орлогын их үүсвэрүүд дээр анхаарч байгаа. Тэгээд орж ирсэн мөнгөө өөрөө яг яаж зөв зарцуулах вэ гэдэг бол танд 6 дугаар сард маш чухал сэдв байх болно. Хайр дурлалын харилцаа гэхээсээ илүү. За тийм ээ. Хэдүүлээ одоо хостой хүмүүсийг асууж үзье. Хостой хүмүүсийн хувьд 6 дугаар сард харилцаа нь ямархуу байх вэ? Эрийг харцгаая. За нэрээ бичлэгэн дээр ингээд шууд хүзрөө хойлох амар байна уу? Эсвэл дээр байна уу? Эсвэл шууд хүзрүүдээ бүгдийг ингээд бэлтээд гаргаж ирээ тавиад ирсэн дээр байна уу гэдгийг комментоор бичээрэй. За, хостой хүмүүсийн хувьд бол энэ сар бол угаасаа одоо юу хэлэх вэ те? Амар гоё үзэр гарч ирсэн байна. 10-ын аяг гарч ирсэн байна. 10 аяг бол угаасаа сэтгэл санаагаараа дүүрэн байх те. Тэр дүүрэн байснараа сэтгэл санаагаараа дүүрэн байснаар
угаасаа амьдралдаа баялаг бүх зүйлийг ингээд дуудаж идэг байхгүй юу? Хэрвээ хос уян харилцаа тий гэр бүлийн харилцаа таагүй байх тусам нэг хөндийг хоосон байх тусам тэр гэр бүл хэдийн хэмжээний мөнгөтэй байгаад ч гэсэн ямар ч нэг л хоосон мэдрэмж төрдөг штеп. Тэнгүүд хосын харилцаатай хүмүүс маань л харилцаанд хэвийн доктортой улам илүү аз жаргалтай болсон байгаа харагдчих. За. Page 1 гарч ирж байгаа юм. Хүүхдтэй болохыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол энэ сард хүүхдтэй болох магадлал өндөр байна. Тэгэхээр хэрвээ тэр хүүхдтэй болохыг хүсэхгүй одоохондоо яриа бэлэн биш байгаа тийм хүмүүс бол тий you know what I mean. Тэгээ нөгөө хамгаалалтаа ашиглах шаардлагатай гэж бол харагдлаа. Тийм байна. За. Хосын харилцаан дээр бол угаасаа энэ сар хэвийн 50 аз жаргалтай л харагдаж байна да. Өөр тэг хамт аялах хүмүүс байгаад энэ сард хамт аялах нэлийн нэлээх юм хөхрөлтөөд инээж байгаа тэгснэ хоорондоо хамт гоё цаг өнгөрөөж байгаа нэлээх бие биендээ зарцуулах цаг аюу ихсэж байгаа сар байна гэж харагдлаа. Тэгэхээр хостой хүмүүсийн маань хувьд бол нэлээд гоё сар л байх нь дээ. Тэгэхээр ийш тийшээ аялахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол ер нь бол аялалтаа яваарай гэж зөвлөмөр энэ аялалтаа явах ч юм бол маш гоё дурсамжийг тойрон дунд үлдээ. За иймэрхүү мэдээл гарч ирлээ. Төлөө одоо хүн хоорондын харилцааг нь асууцгаая. Хүн хоорондын харилцаан дээр мөхөн мэдээл өгөхгүй. За энэ Oracle хүчрийн нөгөө нэг буруу харсныг нь ерөөсөө авахгүй байгаа. Forgiving and learning гэж байна. As you release and heal the past, you experience more love in your present moments. За. Хоорондын харилцаан дээр ямар хөө өөрчлөлт шинжилт гарах вэ энэ сард? За 6 дугаар сар бол угаасаа хүн хоорондын харилцаанаас маш гоё эргээд ийм халуун дулаан мэдрэмжийг авах сар гэж бол харагдлаа. Яагаад вэ гэхээр энэ хараа forgiving and learning уучлах тэр өнгөрсөн болсон тий хүн хоорондын харилцаанаас болсон тэр өөрт чинь үүссэн асуудал тий тэднийг тавьж явуулах эдгэх бүр ийм одоо тэр өнгөрсөндөх болсон хүн хоорондын харилцаанаас те муудалцажсэн ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг бүгднийг тавьж явуулаад одоо тэрийг бодохоор дахиад ерөөсөө ингээд тус чинь boil гэж ярьдэн штэ нөгөө нэг одоо тухайн өнгөрсөнд болсон асуудлаа ингээд бодохоор л ингээд стресстэй л уур хүрээл нэг юм цуснд буцлах гэж ярьдэн штэ тиймэрхүү зүйл бол байха болж байгаа харагдаж байна. Одоо бүр ингээд тэр өнгөрсөнд асуудалтайгаа нэг их зуралтай болоод илүү ирээдүрөөр чиглээд алхаж байгаа харагдаж байна. Хүн хоорондын харилцаан дээр. Тэгээд хүн хоорондын харилцаан дээр гоё шинэ найзтай болж магадгүй. Шинэ найзтай болж магадгүй харагдаж байна. Дээрээс нь хүн хоорондын харилцаан дээр нэг зөвлөгөө орж ирж байгаа нь болохоор танд дотн биш тий
ямар нэгэн тантай дотно биш, зүгээр нэг юм найд хэлт танил ч юм уу те, ажлын газрын ч юм уу, хон сурдаг ч юм уу хүүхдүүдтэй өөрийгөө бүрэн дүүрэн бүх зүйлээ илэрхийлээ, бүх юмаа далан болчихоогоо ерөөсө тоочод хэрэггүй гэж байна. Энэ сард аль болох дундыг төвийг сахиад аль нэг тал руу хэлбихгүй те, янз бүрийн хүмүүсийн хооронд гарч байгаа асуудал ч юм уу тиймэрхүү юм дээр нэг амар реакт үзүүлэхгүй байвал зүгээр гэж бол харагдлаа. Харин эсэргээр болохоор дотн хүмүүстэйгээ хүү хоорондын харилцаан дээр дахиад эргээд халуун дулаан мэдрэмжийг авах те, хүн ингээд нөгөө амьдралынхаа хамгийн чухал мэдрэмж нь хамгийн гоё мэдрэмж ингээ хүү хоорондын харилцаанаас үүсдэг штэ. Би биентэй халуун дулаан байх те, нэг кофе шопт ороод танихгүйсэн ч гэсэн тэр хүндээ гоё ярилцаад би өнөөдөр ийм кофе уумаар байна гэд нөгөө хүн гоё кофе хийж өгөөд тэ бариста тань гоё ярилцаад ч юм уу. Тэгээ хоорондоо инээгээд ч юм уу, нэг иймэрхүү байдлаар амьдралыг чинь жоохон унтарсан байсан тэ хэсгүүд эргээд ийм гал цогтой болж эхэлж байгаа харагдаж байна. Хүмүүстэй айгүйх ярилцах тэ тиймэрхүү цаг үе тохиож байгаа байж болно 6 дугаар сард. Хүнтэй харилцах тэ ярих, олон хүн рүү залгах ч юм уу, тэр хүмүүсээс гой хүмүүсээс мэдээлэл ирж болж байна. 8-ын сава гэдэг өөрөө юм эрэг тал руугаа явж байгааг илэрхийлдэг, хурдтай болж байгааг илэрхийлдэг, бас ийм таатай мэдээ, эрэг мэдээ орж иж байгааг илэрхийлдэг байхгүй юу? Тэгэхээр тиймэрхүү сар болж байна гэж. За хэдүүлээ. Сурлага тэ ажил карьерийг харьцаая. За 6 дугаар сард ажил сурлага болон ажил болон сурлага дээр нь ямархуу ивэл орж ирж байгаа, ямархуу өөрчлөлтүүд орж ирж байгааг харьцаая. Тэгэхэд ерөөсөө шилжилт хөдөлгөөн transformation гэдэг зүйл айгүйх одоо давтагдж байна л та. Ring гэдэг хүзрийг хэдүүлээ эхлээд харж үзье. Тэнгүүд 6 дугаар сар та бүхний одоо мэдрэх гээд байгаа зүйл нь юу вэ гэхээр ring гэдэг хүзэр маань өөрөө хүн амьд үлдэхийн тулд маш их хүн амьд үлдэхийн тулд нэг юм survival instinct гэж байдаг шүү дээ. Амьд үлдэх инстинктээрээ бүх зүйлийг бодоод оюун ухаанаараа бүх зүйлийг ингээд захирах гад бүх зүйлийг логикоор хүлээж авах гад ингээд хичээгээд ах тусна айгүйх юм айц түгшүүр мэдэрж идэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр 6 дугаар сард бүх зүйлийг логикоор шийдэхин оронд бүх зүйлийг ингэж оюун ухаанаараа хянах гэж оролдохын оронд аль болох бууж өгөх хэрэгтэй байгаа сар бол харагдаж байна. Хамгийн гол энэ сард орж ирэх ивэл нь юу вэ гэхээр magician гэдэг хүзэр байна. Ойрын хэдэн саруудад угаасаа хийх зүйл нь ойлгомжтой байсан. Танд уулна нэг зүйлийг хүссэн мал зөв. Нэг зүйлийг хүссэн мал, нэг зүйл зорьсон бол тэр зүйлийг авах, тэр зүйлээ бүр хөдөлмөрлж жагаад бүр хөдөлмөр хөлс тусаа шингээсэн тийм үр дүн гаргаж авах тийм чадвар байдаг танд өөртөө чинь. Гэтэл ойрын хэдэн сард юу тохиолдоод исэн бэ гэхээр нэлээд их procrastination гэдэг зүйл айгүйх тохиолдсон байна. Нөгөө хөдөлмөрлөх хичээж сурахын одоо ам чимд хичээж хөдөлмөрлж ажиллахын ам чимтэй уулын таавал өөрөө мэдэрсэн хүн. Гэхдээ ойрын хэдэн саруудад яагаад ч юм тэр зүйлийнхээ нэг л хичээж өгч чадахгүй жоохон хойш суугаад залхуураад байсан шин чанартай харагдаж байгаа байхгүй юу? Тийм бол 6 дугаар сард энийг эргүүлж авах нэ. Тэгэхээр 6 дугаар сард ажил одоо хичээл дээрээ хийх зүйлсүүд аюух байгаа хөдөлмөрлөх ёстой иймэрхүү байгаадаа бол танд бүх resource бүх хийх чадвар, мэдлэг, боломж олцоо одоо бие даалт ажиллаа хийх тэр компьютер гэдэг ч юм уу утас тийм техник хангамжийн зүйлсүүд нь бол хангагдаад өгсөн байгаа. Танд боломж нь байгаа, чадвар нь байгаа, бүгд байгаа гэдэг бол сануулж өгөхийг хүслээ. Тэгээд энэ сард та гол нь өөрөө одоо энэ ring гэдэг хүзэр гараад ирсэн тохиолдолд хүн дотор аюух айц мэдэрдэг юм байна л та.
айд, түгшүүр бүх зүйлээ ингэж хянах гэж оролдох. Тэгээ юм control issue гэдэг тэгээ тулгард юм байна л та. Тэгэхээр 6 дугаар сард манай ерөөсөө нэг үйлдэл аваад эхэлсэн байхад хийх ёстой зүйлс чинь ингээ араараасаа л ерөөсөө ирч хүч чинь ундраал хийгээл байна гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө нэг удаан хугацаанд ингээ хашраад юм procrastination гэдэг чинь өөрөө яг юу юм бэ гэхээр нэг зүйлийг олон дахин давтаж хийсээр байгаад тэр зүйлээсээ одоо баг нэг burnout-тай төстэй гэх юм уу. Ялгааг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүр ингээд хашраад тэ ямар нэгэн зүйлийг хийх урам зориггүй болоод бүр ингээд хоошоо суугаад нэгэнд ингээд өмнө нь танд ад жаргал хүсэл тэмүүлэл төрүүлдэг байсан зүйлсүүдээ одоо хийхэ болоод тэ жоохон залхуураад байхаа илэрхийлдэг. Залхуураад тэ хүмүүсээс янз бүрийн ямар залхуу болцсон бэ? Чи ямар сонио хойшоо суудаг болцсон бэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү үг сонсон байх магадaltaй. Тэгэхээр энэ сард айцаасаа давж гарах. Айц тэ ерөөсөө надад нэг ийм үе санагдаад байна л та. Ring гэдэг хөзрийн өөрийнх нь мэдээлэл нь ийм юм байлээ. Ямар нэгэн зүйлийг айгаад тэ бүх зүйлийг удирдах гад ингээд хичээгээд хаа оронд зүгээр хийгээд эхэлчих. Айцтай байсан ч гэсэн энэ зүйлсээ хөдлөө урагшлах. Тэ одоо жишээ нь би тааруудын сувг нээж явахдаа би хангалтгүй, би төгс биш тэ. Би одоо илүү их зүйлийг сурах хэрэгтэй байна гэдгсэн бол хизээ нэг өдөр би нэнэ гэд ингээд орцсон бол угаасаа та бүхэн бол өнөөдөр миний уншлагыг сонсоод сууж байхгүй. Тэгээ би хичнээн одоо дотоод үлмэг байсан ч гэсэн тэ хичнээн засах зүйлтэй, сайжруулах зүйлтэй байсан ч гэсэн энийг ингээд хийгээд эхэлсэн байхад л учир нь олддог. Хийж эхлүүлэх нь өөрөө үйл явцынх нь тэр зүйлийн амжилтанд хүрэх 50% нь байдаг гэж би сонсч байсан байхгүй. Яг тийм мэдээлэл орж ирж байна. Та хэрвээ энэ сард хийх ёстой маш их зүйлс байгаа бол тэрнийхээ төлөө нэг үйлдэл аваад эхэлчих. Ерөөсөө шууд өөрийгөө хүчилж байгаад ч болтугай ширээн дээрээ суугаад хийх ёстой зүйлсүүдээ нэгээр нь хийж эхэлсэн цагт энэ өөрөө урагшлаад явчих тийм цаанаасаа ирч хүч нь ундрах сар байна. Тэгэхээр танд хийх боломж болцоо ирч хүчийг энэ сард ерөөсөө ертөнцөөс өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр санаа зовох бүх зүйлд санаа зовох, бүх зүйлийг ингэ хэтрүүлж бодох шаардлага бол ерөөсөө байхгүй гэсэн үг. За тэгээд угаасаа будын буцалт дээр явж байгаа тий 6 дугаар сар нийтээрээ л нэг юм шилжилт transformation тохиож байгаа. Амьдралд нь ингэж өмнөх хэн байсан бэ гэдгээсээ дахиад шаал өөр хүн болж байгаа энерги бол 3 группт гуруулан ажиглагдлаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хөтөр дээр Snake гэдэг хөтөр дээр transformation гэж гарч ирсэн байгааз. Могоо ингээд нөгөө нэг өөрийнхөө хуучин нөгөө нэг арсыг гуйжуулаад ардаас нь өөрөө ингээд яг шинэ арстай тэг бүр ингээд дахин төрсөн юм шиг ингээд гарч ирдэг гэж байгаа шүү. Бүх арсаа гуйжуулаад яг тэрэн шиг өөрийнхөө хуучин арсыг гуйжуулж байгаа. Буюу өөрийнхөө өмнө хэн байсан бэ гэдгийг тэрнээсээ хувьсаад дахиад дараагийнхаа түвшинд очиж байгаа сар бол ажиглагдаж байна. Тим сар байх нэ. Transforming them into something bigger and better гэж байгаа байхгүй. Илүү өмнөх өөрийнхөө илүү ямар байсан бэ гэдэг хувилбараасаа илүү дээр илүү сайжирсан те илүү том тийм хувилбар руу шилжиж байгаа гэж харагдаж байна. Change is the wind and you're at the center of it all as the catalyst to smoothen the process, make sure that your intentions are clear and that you move forward with hope. За, энэ сард болохоор юу хүсэж байгаа гэдэг дээр маш тодорхой байх хэрэгтэй. Гэдэг маань энэ magicianтай уялдаж л та. Magician гэдэг чинь өөрөө master юу байдаг? Master manifestation хийдэг хүн байдаг. Одоо manifest хийж өөрийнхөө хүсэж байгаа үр дүнг байхгүй байгаа зүйлийг бодит амьдрал дээр буулгахдаа маш мэрэгчлэн байдаг. Тэгэхээр энэ сард
өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг маш тодорхой байлгах хэрэгтэй. Тэ? Миний дүнгууд бүгд 85-аас дээшээ, бүгд 90-ээс дээшээ байна. Тэгээд тэхийн тулд би ийм хийх хэрэгтэй, ингэж хөдөлмөрлөж байгаа. Тэ? Би өдөрт хэдэн цагийг зарцуулна. Би энэ дүнгээ авчаад ингэж баярлна гэдэг ч юм уу. Иймэрхүү бүх юмаа нарийн тодорхой болгоцсон байх хэрэгтэй. Тэрийг танаас бол шаардж байна энэ сард. Make sure that your intentions are clear and that you move forward with hope. Өөртөө итгэл найдвартай байх те хэрэгтэй сар байна. Тэг. Угсаа энэ сард нэг өөрийнхөө хуучин арьсаа гуйжуулж байгаа гэсэн шүү дээ. Яг л нэг юм хүн одоо жишээ нь мод туршилтай байлаа те. Өнгөрсөнд бид нар ямар ч алдаа гаргасан бай те. Бид нар архинд онцсон, тамхинд онцсон, за өөр юу гэдэг чинь бид нар алдаа гаргасанаас үл хамааран тэрнээсээ дахиж тэр өөрийнхөө алдааг, тэр өөрийнхөө мэдэрч байгаа хэцүү зүйлсүүдийг зовлон те тэрийгээ сургамж болох, өөрийнхөө амьдралын нэг blessing, ивэл болох боломжтой тийм turning point гэж хэлж болно. Энэ сар бол өөрийнхөө таны амьдралд болохгүй байсан зүйлсүүдийг илүү сайжирсан, илүү сургамжтай болгож хувирж байгаа тийм чухал цаг үе гэж бол харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө magician өөрөө дотроо юу бодож байгаа нь маш чухал гэдэг. Magician-ы төрлийн хүмүүс өөрөө чинь дотор бодож байгаа тэр бодож байгаа бодол, мэдрэмж сөрөг байгаад их юм бол амьдралд тэр чинь хэлбэрчдэг байхгүй юу? Тэг би яг за нэг жишээ хэлээ л да. Нэг хүн ингэ байжээ. Тэгээд тэр хүн болохоор ингэ дандаа ганцаараа байхыг хүсдэг. Ганцаараа байж ирч хүчээ нөхдөг байлаа. Тэгээд ганцаараа байх юмсан тэгвэл өстө гоё их та гэж бодоол л л заяа. Тэгээд дараа нь өөр нэг улс руу яваад ч юм уу сураад ажиллаад нэг хүнтэй хамт амьдардаг байлаа. Тэгсэн чинь тэр хүн ямар нэгэн нөхцөл байдлаар л ингээд өрөөнөөс нь гараад ингээд ганцаараа үлдчихээ гэдэг те. Тэрийг magician өөрөө manifest хийсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр ганцаараа байсан чинь нэрэл тийм амар гоё бас биш юм байна да. Ер нь хүнтэй хамт амьдрахтай олуулаа байх гэдэг ч юм уу нэлээд гоё байна гэж мэдэрсэн баггүй тэр хүн дараа нь. Тэгэхээр magician өөрөө юу бодож байгаа, юу хүсэж байгаа гэдэгтээ маш нарийн хандж ах хэвээр. Надад таалагдж байгаа болохоор л яг хүсээд иж өрөөсө болохгүй гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө энэ онцгой чадвартай magician гэдэг чадвартайгаа боломжтой харьцахгүй бол өөртөө янз бүрийн буруу зүйлсийг дуудах боломжтой. Тэгэхээр юу бодож байгаа, юу мэдэрч байгаа дээр маш сайн анхаарах хэрэгтэй сар байх нэ. Тэрнээс яг таны хүсэж байгаа үр дүнгээ хүлээж авахд те тэр ирээдүйн сайхан гоё хаусанд амьдрахтай, гоё машинтай болох, материалыг зүйлсэх юм л те, гоё ажилтай болох те, гоё гэр бүлтэй болох, хүссэн үр дүнгээ авах гэдэг чинь бүгдээрээ таны дотор оршиж идэг гэдэгт бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй гэсэн үг. За, иймэрхүү мэдээлэл гарч ирлээ. Хэдүүлээ одоо. Хөвөнийхээ талаас ямар өсөлт төвшил те гарах вэ гэдэг харцгаая. 6 дугаар сард ямар өөрчлөлтөнд орж ирэх вэ хөвөний чинь талаас. За, хөвөний талаас гэх юм бол энэ сард нэг юм бие бариад идэг, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй энэ байдлаа бол тавьж явуулж байгаа, багаар тавьж явуулж байгаа харагдлаа. Хүмүүстэй одоо хинтээж очиод яаж байсан ив зүгөө олцчихдаг. Төрөл рүү шилжиж байгаа гэсэн үг. Тэгээ хувийн талаасаа та өөрөө дотор аюу их идгэлд явагдаж байгаа. Тэ идгэлд явагдаж байгаа гэдэг нь сонсогдохтой аюу гой сонсогддог тэ. Идэж байгаа юм байна, сэтгэл зүгээ хийж байгаа юм байна. Гэхдээ энэний цаана маш их хүнд мэдрэмжүүд ингээ нуугдсан байдаг хэвгүй юу? Харахгүй тийм дарк мэдрэмжүүдийг аюух авдаг. Тэгээд бүр ингээ амьсгал нь ингээ тавчтаад яг үхэх гээд байгаа юм шиг мэдэрдэг заримдаа. Тэгээд нэлээх уйлж авдаг, нэлээх ярилцдаг.
чаддаг эсвэл тэр өөрийн чинь дотор болохгүй байгаа асуудлуудыг өдөөж гаргаж ирсэн те таныг илүү задлж өгөх, илүү нийтж болох, илүү тийм баригдмал биш. Ерөөсөө баригдмал биш. Ямар нэгэн үзэл бодолтойгоо бүр ингээд насан туршдаа баригдаад те юм имэл байх хэвээр гээд бүр тийм үзэл бодлыг ч бүр ингээд тавьж өгөх тийм сар болох нэ гэж харагдаж байна. За 6 дугаар сард орж ирж байгаа ивэл гэх юм бол ерөөсөө хараа сэтгэл санааны хувьд маш тогтвортой. Савлгаа бахтай үе байх нь л дээ. Савлгаа бахтай тэгээд хийж байгаа зүйлдээ маш их чин сэтгэлээ гаргаж, сэтгэлээ зориулж хийдэг хүмүүс байна. Энэ 3 дугаар группийг сонгож байгаа хүмүүс. Тэгэхээр таны сэтгэлээ зориулж хийсэн болгон чинь амжилт гарганаа. Тэгээ одоо 6 дугаар сар бол та өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлээд тэгээ хүмүүстэй ярилцах сар юм шүү гэдгийг хэлж өгч байна. Одоо бол хараа. Одоо бол өөрийгөө бариад, өөрийгөө хориод хүмүүс намайг ойлгохгүй, би л зөв өөрийгөө ойлгодог те. Тэгээд ерөөсөө өөрийгөө дарж хорих цаг бол ерөөсөө биш. Өөрийгөө илэрхийл, дотн хүмүүстэйгээ ярилцах те. Уйлвал уйлаад, инээвэл инээгээд дотор чинь ямар мэдрэмж төрж чинь тэрийг бүгдийг нь маш сайн гаргах сар гэж бол харагдлаа. Тэгээд энэ сарын хамгийн гол ивэл юу вэ гэж асуусан баггүй би энэ хөзрөөс хамгийн сүүлийн хөзрөө холж явахдаа. Тэгэхэд энэ хөзрөөс юу гарч ирж байна? Таны дотор ямар болтгоо асуудал байсан бэ те? Би одоо багадаа ямархуу асуудалтай туулаад одоо миний сэтгэл зүйд яаж нөлөөлсөн гэдэг ч юм уу. Тийм гүнзгий асуултуудыг өөрөөсөө асуугаад бүр гаргалгааг нь олж байгаа сар байна гэсэн үг. Таны дотор нэг л юм болж өгдөггүй байсан тий өөрийгөө хорчоод идэг, бариад идэг, нэг л баригдмал байгаад идэг байсан бол өөрийгөө илэрхийлэхэд айгүй асуудалтай байдаг байсан бол өөрийгөө сайн илэрхийлж чадна. Дээрэс нь таны дотор болдгоо ямар асуудал байдаг вэ гэдгийг бүгдийг нь маш тод гаргалгаатай харна гэсэн үг. За тэгээд bottom deck харахад болохоор сан гарч ирж байна. Тэгээд сан тийм таны дотор болдгоо ер нь л бүхэл юмыг та ерөөс уудлаал ингээл бүгдийг нь бөөлжөөл гаргаж байгаа сар байгаад байна. Стар хүзэр гарч ирсэн. Тэгээд таныг зовоогоод идэг асуудлууд бүгдээрээ тодорхой ойлгомжтой болоод ирсний дараа таны нөгөө нэг дотор байдаг гэрэл гэгээ дотоод хүүхд чи эргээд гарч ирж байгаа. Дахиад амьдралыг таашааж эхэлж байгаа. Тим сар байна. За тэгэхээр 6 дугаар сар бол манай 3 дугаар группийнхний хувьд нэг иймэрхүү байхan. Тэгэхээр 3 дугаар группийн 3-ын тавг тавиарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баярлалаа баяртай.